булчин агшилтанд бол кальц гэдэг элемент оролцдог. Булчингийн агшилтыг сулруулахад магний оролцдог. Тэгэхээр кальц, магний хоёр тэнцвэртэй байж булчингийн агших сулрах үйл тэнцвэртэй байдгаа гэсэн. Тэгвэл магний дутагдчихлаар булчин чангарсан. Нүдний зогт татаад ч гэдэм үү, нүүр үе татаад, шүрмэс татаад, дал сэрвэ хөшөж, хөөрч өвдөөд энэ маань юу гэхээр байнгын булчин чангарчаад байгаа. Нөгөө судлах магн байхгүй байна гэсэн. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Өнөөдрийн дугаарт хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хамтран ажилласан авраг аршааны тухай мэдээллийг дуулгая. Байгаль дээрх онцгой найрлагатай энэхүү аршаан нь та бидний доторх эрхтэн тогтолцоонд маш сайн үр нөлөөтэй гэж байна. Нойр булчирхаа, илэг цүс, за тэгээ хоол боловсруулалтанд оролцдог гэдгээрээ давуу талтай. Хүнд хоол иддэг та бидний хувьд хоолны дараа хоол шингээх зорилгоор хэрэглэх юм бол сайн. Мэдээж өөрийн биеийн онцлог тохируулан хэрэглэхийг зөвлөх зүйтэй. Мөн сархаж зоогсны дараа нэг биеийг үргэдэг штэ. Тэр шаардлагатыг тайлахад маш сайн гэж нутгийн ард түмэн ам дамжин ярьдаг гинэ. Авраг аршаан савлагдсан баг. Тусал бүртэл аршил. Авраг. За сайн уу манайхаа. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ удаагийн подкастаар та бүхэн юу мэдэж авах вэ гэхлээр ер нь биохим гэдэг энэ үгийг та амьдралдаа хизээ нэгэн цагт сонсож байсан уу? Сонсож байсан бол энэ үгийг сонсмогц танд ямар ойлголт төрж байна вэ? Нэг бодоод үзтээ. Тэгээд олон салаа ойлголтууд байж болох юм. Гэхдээ хэдүүлээ өнөөдөр ер нь энэ биохим болон хүний бие дотроо явагддаг энэ бодисын солилцоо гэдэг юм чинь бүр эсийнхээ түвшинд юу болдог тухай хэдүүлээ нэг ойлгоод авъя заяа. Энийг ойлгосноор танд ямар одоо ач холбогдолтой вэ? Энэ ойлголтыг авснаар та амьдралдаа яаж хэрэглэж болох юм бэ гэхээр хэдүүлээ амаар орж байгаа бүх зүйлс бол таны өөрийн чинь биед хэрэглэгдээд тэгээд таны бие эргэтэн хөдөлж бодож сэтгэж аж амьдрал чинь урагшилж байгаа шүү дээ. Тэгэхээр яавал хэдүүлээ энэ биеийг эрүүл мөн одоо байгаагаас нь илүү бүр оптималны буюу илүү сайжруулах уу гэдэг чиглэлд ер нь бодлооч хилээдэг хүмүүс энэ цуглждаг штэ. Тэгэхээр яг тэр хэлсэг рүүгээ биохимийн шинжлэх ухааныг хэдүүлээ ойлгож аваад ер нь бол эсэнд очиж яг үйлчилж байгаа тэр нөгөө айгүй олон зүйл амлалтсан бараа бүтээгдэхүүнүүд байдаг штэ. Энэ дотор бол ийм олон юм байгаа гэдэг. Гэхдээ үнэхээр тэр доторх агуулга нь танд шингээд эсэнд чи очиж үйлчилж гинэ гэдгийг бид нэр мэдрэхгүй харж тооцож чадахгүй байнга биохимийн шинжилгээ өгөөд байх эдийн засгийн боломж биднэрт алга. Гих зэрэг шалтгаанаар ер нь бол амар их амлалттай ирнэ үйлчилдэггүй зүйлийг бид нар хэрэглээд ээж болохоор байна. Тийм учраас та нэгдүгürt тэр агуулгын хэрхэн бид шингэдэг вэ гэдгээ мэдэж авах нь нэгдүгээр тач холбогдолтой, хоёрдугаарт бусад зүйлсийг та уншиж тэрдгээр зүйлсээ ялгах чадвар сууснаар зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний сонголтоо ихтэй ч гэсэн айгу ухаалаг сонголт хийж болохоор байгаа байхгүй. Гэх мэтчлэн мэдээллийг авнаа. Тэгээ дээрэс нь бас хэдүүлээ мэдлэг авахыг хүсэж байгаа шүү дээ, тийм. Ангаахын шинжлэх ухааны сургууль гэж байдаг. За манай бүх эмчнэрийг бэлтгэж байгаа хамгийн чухал сургуулиудын нэг. Тус сургуульд био ангаахын сургууль гэж байдаг. Тэгээ энэ биохимийн тэнхимийн яг сургагч багш нь ирсэн байна. Ангаахын ухааны доктор Одгэрл эмч маань ирсэн. Эмч болон багш хүн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За чамд болоод энэ одоо подкастыг үзэж байгаа үзэгчдэд өглөө өдөр орой мэндийг хүргье. Баярлалаа. За тэгээд хоёлаа ер нь бол ангаахын их сургуулийн оюутнуудын хувьд 2 дугаар курсээс эхлээд үздэг биохимийн хичээлийг ер нь бол хоёлаа нэлээд нухаж байгаа жижиглээд тэг яг хэрэгтэй зүйлсийг нөхч нь ангаахын сургуулийн оюутнууд бол подкаст үздэг. Бүгдээрээ багшийнхаа ярихыг бол ихэвчлэн эмчнэр бас орсон байдаг. Тэгээд үзээ сонсоод ойлголт авчдаг. Тэг яг танхимд очиод хичээл авах нэг өөр. Гэхдээ подкаст сонсоод
бодлоо өөрчлөх. Магадгүй яагаад би энэ биохимид анхаарах ёстой вэ гэдэг ач холбогдлоо олж авах гээд давхар хоёлаа дам нөлөө илүү олон байж болох тийм подкастыг хийж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд анхаарахын оюутнууд байх юм бол доор комментор орж ирээд тэгээс сэтгэлээ үлдээгээрэй гэд тэ. Тэгэхээр хоёлаа 2 дугаар курсээс эхлээд энэ биохими хичээл авж байгаа хүмүүс төр хамгийн ихний өмдтөл хичээлүүд дээр ер нь та яг юуг одоо голчилж ямар ойлголтыг өгчөөсэй гэж төлөвлөдөг үүднээс таны хичээл эхэлдэг бай. За биохими хичээл гэдэг маань өөрөө хүний бие махбодод явагдаж байгаа биохимийн урвалуудыг одоо судалдаг шинжлэх ухаан байгаа. Бид эрүүл амьдрахын тулд, эрүүл орчин тогтнохын тулд гадаад орчноос одоо амьсгалын замаар хүчил төрөгч, за хоол боловсруулах замаар бол үндсэн шимт хичээлийн бодисуудыг холимог хэлбэртэйгээр аваад түүнийг одоо хоол боловсруулах замдаа боловсруулад шимэгдүүлээд шингээгээд за ингээд энэ дээрээс орж ирсэн зүйлийг одоо цус тунгалгийн тогтолцоогоор зөөж эдисэд хүргэж өгөөд тэгээд эдис маань орж ирсэн шимт хичээлийн бодисыг одоо өөрийнхөө дотор хувиргаад өөрчлөөд за тэндээсээ бие махбодтой үнэхээр хэрэгцээтэй байгаа үндсэн түүхийн идэ боловсруулж авна. За мөн одоо химийн энерги болох АТФ-г нийлэгжүүлээд тэрийг эдисийнхээ үндсэн үйл ажиллагаанд зарцуулна. За бие махбодод хэрэгцээгүй болсон бодис солилцооны одоо урвалуудын дүнд үүссэн зүйлийг биеэс гаргах, гадагшлуулах энэ үйл явцыг судалдаг ийм томоохон шинжлэх ухааны суурь байгаа. За анагаахын одоо хичээлүүдэд бол одоо суурь хичээл гэж үздэг. Нэг өөр хэлбэл одоо анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн орсон оюутнууд маань ерөнхийдөө манай биохими хичээлийг бол дайрч гардаг гэсэн үг. Бас нэлээд тийм амар хичээл бол байдаггүй. Ягаад гэвэл шинжлэх ухаан болсон биолог тэгээд хими шинжлэх ухааны уулзуурыг хүний биеийн эс дотор оруулж ирж ойлгох ингээд тэнд болж байгаа өөрчлөлтийг таниж мэдснээрээ ирээдүйд одоо өвчин хэрхэн яаж үүсдгийг, эдэд яаж гэмтэл үүсдгийг, энийг тэгвэл имээр хэрхэн яаж засдгийг, тэр юм нь яг юунд нөлөөлдгийг гэх мэт маш олон одоо суурь ойлголтуудыг манай хичээлээс авах боломжтой гэсэн үг. Энэ хүрээд өнөөдрийн подкаст дуусч байна. Та бүхэн хагуулга бол авчлаа. За сая сонсогдохдоо их амархан сонсогдсон баг. Тэгээд сая багш маань хэлж штэ те. Ер нь бол заавал дайрч гарах хэрэгтэй байдаг. Тэгээд суурь ойлголтоо гэд. Биолог болон хим хоёр шинжлэх ухаан уулзаад тэгээд энэ хүний бие дээр хэрхэн бодисын солилцоо явагддаг вэ гэдгийг тайлбарладаг гэж хэллээ. Тэгээд яхаа аргагүй энэ бол бид нар нөгөө хорвог танин мэдхийг бид нар л төрүүлэл хүсэж хүн болдог штэ тий. Мөлөгч байгаа л алхаал тий. Тэгтээ яг тэр дотор бидний дотор бол яг энэ хорвоочин тэр чигээрээ яг үүсээд ингэ хорвоо ертөнц яг ижлэхэн жижиг объемор энэ дотор явагдчихэдэг тий. Тэгээд тэрийг бүр эсрүү нь очиод үзэхлээр ямар гайхалтай юмс болдгийг бид нар энэ шинжлэх ухаантай ойрхон байснаар олж мэдэх боломжтой. Тэгээд та хичээлийнхаа логик дараалалаар бодоод үзэх юм бол та хамгийн түрүүлээд ер нь юунаас эхэлж заадгийн? Яагаад тэр сэдвээс эхэлдэг юм болов? Ер нь бол хичээл өөрөө үзэхийн тулд бид нар анатом, биолог, тэгээд одоо хим гэсэн ийм суурь хичээлүүдийг тэгээ мөн физик зийг бол бид нар үтсэн байх шаардлагатай. За үүний одоо одоо судлагдхууныг үзэж дүүргэсэн хүмүүсүүд манай хичээлийн одоо хөтөлбөрт бол орж ирдэг. За ингээ 2 дугаар курст бол хөвчлэн хичээлдэг. За ингээд үзээд яадаг вэ гэхээр бид нар бас өөр ингэсэн ойлголтуудыг өгөж тэгээд цаашид бод одоо био анагаахын оюутан байна уу? Одоо шим судлаачд байна уу? Эмчнэр байна уу гэдгээс хамаарат яг одоо үндсэн статик биохим буюу одоо хүний бие махбодод дотор байгаа тэр макромолекулуудыг үүргийг нь судалдаг биохим, динамик биохим буюу одоо тэр маань хоорондоо хэрхэн яаж одоо хувирч өөрчлөгдөөд тэрнийхэн дүнд бид нар яаж одоо амьдардаг вэ гэдгийг үздэг. Нүгээр хэлбэл бодис солилцооны биохим гэсэн үг. За энэ хоёроо үзээд ингээд дуусгачих болно гэх юм бол одоо анагаахынх ч гэдэм үү уламжлалт ч гэдэм үү ингээд дуусгачдаг. Тэгтэл цаашид одоо шим судлаачд, эрүүл мэндийн хоод зүйчид өшөө
одоо бие онгойхоо оюутнууд тэг бүр эдийн түвшинд гарч байгаа өөрчлөлтийг судалж шинжилж байгаа тэр мэрэгжлийн хүмүүсүүд маань болохоор цаашаа төшөө 3 кредит 2 кредитээр нарийнсан мэрэгшээд одоо хичээлүүд үздэгэ гэсэн үг. Юун дээр сая та ингээд хэр гүнзгий хэн яаж үздгийг ярьлаа шүү дээ тий. Хоёлаа бүр яг хичээлийнхэн тухаар оръё заяа. За хоёлаа одоо тэр хичээлийг хэн үзэх гэж байгаагаас хамаарат та харилцаа адилгүй объемтой байдгийг тайлбарчлаа тий. Биохимийн одоо яг хичээлүүд дотроос яг суур ойлголтууд авцсан гэж хоёлоо төсөөлөөд яг таны ордог хичээлүүдээс хичээл юунаас эхэлтий? За манай хичээл бол одоо ер нь бол энгийн уурга амин хүчил гэдэг хичээлээс эхэлдэг. Нэгүгээр хэлбэл бид нар одоо 1-р ангидаа өсөх сураад бичиж сурдаг шиг бид нар бол одоо уурагт бие махбодыг бүрдүүлж байгаа уурга маань хичнээн амин хүчлээс тогтцгийг ямар бүтцтэй, ямар физик химийн шин чанартай байдгийг тэр нь яаж хоорондоо холбогддгийг уургийн анхдагч, хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч бүтэц гэж юу вэ? Энэ нь ямар эрүүл мэндэд хэрэгтэй гэдэг талаас нь зааж бол хичээл эхэлдэг. За үүнээс хойш тэгээ одоо хүний биеийг бүрдүүлж байгаа нүүрс уснууд нь юу вэ? Хүний биеийг бүрдүүлж байгаа өг тоснууд нь юу вэ? За амин дэм витамин гэж юу вэ? За эрдэс гэж юу вэ? Хэрхэн яаж солилцоонд орж идгийг гэдгийг үзэж тусгасныхаа дараагаар за эднэр маань хоорондоо хэрхэн яаж процесс солилцооны уруулуудад ортгийм бэ гэдгийг 1-4-5 цуврал хичээлээр тайлбарлаж өгдөг гэсэн үг. За энэний араас шалгалт авдаг уу? Шалгалт аавна. За. Питер голцоос гаргаараа манайхаа. Хичээл болгон дээр ерөнхийдөө бичгээр амаар тестээр шалгалт авдаг. Та ингээд нөгөө би бол багш нарт ийм дүгнэлтүүд айгу хурдан бий болдог байх гэж боддог. Орсон хичээлийн дараас шалгалт авахлаэр нөгөө хүмүүсийн ойлголт ингээд зөрүүтэй байна шүү дээ тий. Тэнгуут тогтмол нэг тийм сэдв юм уу ойлгоход бэрх хичээлүүд байдаг байх гэж одоо оюутан болгоо харилцаа адилгүй байгаа л да. Гэхдээ нийтлэг олонлогоор аваад үзэх юм бол энэ сэдвийг заасны араас шалгалт авахд яг энэ дээр ингээд бүдрээд идэх ч юм уу ойлголт авдаггүй хамгийн ойлгоход бэрх сэдв юу байдаг вэ ер нь? Ер нь бол эхнийхээ одоо хүний биеийг бүрдүүлж байгаа тэр одоо уурга, өөхтөс, нүүрс ус зэрэг макромолекулд нийтлээ бид нар бүтцийн үүргийг сайн ойлгохгүй бол энэ маань хэрхэн яаж хувирж өөрчлөгдөж байгаа гэдэг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг ойлгоход бас хэцүү болчдөг. Тийм учраас ерөөсөө тэгэл анханасаа л маш анхаарлаа сайн төвлөрүүлээд, сайн уншаад мөн чанар үн цэнийг ойлгоод сурах юм бол энэ маань өөрөө ангаахын суурь хичээл учраас цаашдынх нь мэрэгжлийн хичээлүүдэд бол ойлгох уклон энэ дээрээс орж ирдэг гэж үздэг. Нэгүгээр хэлбэл одоо бид нар ярьдаг чинь энэ юм чи аягүй сайн одоо Мишлен сайтай юм чи юм аа. Юу сайтай? Мишлен гэдэг одоо юу гэдэг эмнэлзэн сэтгэлгээ сайтай хүн болноо. Би одоо маш сайн эмч болноо. Эмгэг жамын маш сайн ойлгодог болно гэж үзэж байгаа бол тэр яг эдис дотор явж байгаа тэр уруулыг яаж өөрчлөгдөж байгаа юм? Өөрчлөгдснөөр энэ доторх урвал өөрчлөгдснөөр хүчилсдэг юм уу? Шүлтшил үүсдэг юм уу? Тэгээд ямар завсрын бүтээгдэхүүн хуралдаад ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ гэдгийг ойлгож ээж дараагийнхаа одоо тэр томоохон шинж тэмдгүүдийг ойлгож авна гэсэн үг. Мөн адилхан тэр урвал хэрэг явагдахгүй байгаа бол тэр урвал гэдэг зүйл маань явуулдаг энзим гэдэг зүйлийг бид нэр эм хэлбэрээр гаднаас идэвхжүүлэх юм уу саатуулж ээж тэрийг одоо застгаа гэсэн үг. Энэ нь бол яг нь эмнэлзэн ангаа ухааны суурь болчдөг гэсэн үг. Юу нь бол одоо таны саяны хэлсэн дотор маш олон зүйл болчлаа л да. Яаж ийм хим яагаад ийм олуулаа юм бэ те. Юу вэ те? За химийн уруул бол ямар нэгэн хоёр химийн элемент хоорондоо уруулд орох үед үүсдэг процесс те. Тэнгуут саяны таны яриан донд дурдгдсан энзим гэдэг зүйл болохоор хоёр химийн уруулыг хурцсагдаг тийм нэг бас нэг элемент байгаа шүү дээ тий. Тэгээ энийг бид нар Монгол руу орчуулаагүй гэдэг юм уу тий. Яг ерөөхдөө энзим гэж яваад байдаг. Ер нь бол хүний бие чи өөрөө 70 орчим хувь нь ус. Нэгдүгээрт. Хоёрдугаарт 36 орчим химийн бүлээн орчим. Нэгүгээр хэлбэл химийн уруул явагдах одоо тийм сонирхолтой орчим биш байхгүй. Бид нар лаборатори туршилт хийж байхдаа одоо спиртэн дэн дээр халаах ч юм уу. Эсвэл одоо тодорхой хурц сур хийдэг шүү дээ.
Тэгвэл хүний биед энэ олон уруул явагдахын тулд өөрийн гэсэн фермент, энзимийн тусламжтайгаар явагдчихэдэг онцлогтой байдаг. Энзим, коэнзим хоёрыг юугаар нь ялгах вэ? Монгол дээр нэршлэр нь ялгах уу эсвэл шууд одоо яаж та бүхэн тайлбарлах уу тэрийг? За энзим гэдэг бол өөрөө дөрөвдөж бүтцтэй уураг гэсэн. Уураг нэг одоо уруул явагдахын тулд нэг уураг тэрийг зохицуулж идэг байна шүү дээ. Тэгвэл тэр уураг маань явагдахын тулд энэ уураг энзимийн бүтц чинь өөрөө коэнзим гэдэг нэг хэсэг байгаа. Идэвхтэй төв дээр нь суудаг. Нэгөөр хэлбэл бидний хэлбэршүүлээд ойлгох юм бол витаминууд, ялангуяа Б-ийн төрлийн усанд тусдаг витаминууд бол коэнзим нь болдог. За дээр нь кофактор гэдэг зүйл байдаг. Энэ маань одоо тэр идэвхийн төвөөс хол газар байрлаад ихэвчлэн элементүүд, эрдсүүд байдаг. Тэр эрдсүүд маань ирж холбогдоод уураг орон зайн бүтцээ өөрчлөөд ингээд идэвхийн төвөө нээхэд түүн дээр витамин эрд сууж иж дээр нь яах нь одоо нөгөө субстрат гэж нэрлэгдэх одоо хоёр уруулын бүтээгдэхүүн маань эрд суугаад продакт буюу уруул явагдаж байна гэж ойлгож болно. Тэгэхээр нэг уруул явагдахын тулд яах нь амин дэмж, витаминч төр эрдэс бодисчэр хэрэгтэй болж байна гэсэн үг. Мөн одоо тэр энзимийг өөрийг нь үүсгдэг уурагт бүтэц хэрэгтэй гэх мэтийн зүйл бид нар бас үздэг. Тэгээд эн чинь нөгөө олуулаа учраас тэгээ ангийнхаа оюутнууд маань яалтчгүй цээжлэхээс өөр аргагүй болдог тий. Тийм цээжилдэг. Цээжлэн гэдэг чинь бас айгу төвөгтэй ажил шүү дээ тий. Яг юмыг механикаар цээжлэн гэдэг бол бас айгу буруу юм шиг байгаа. Гэтэ ойлгож яг учир шалтгааныг нь олж цээжлүүл бас амьдралд хэрэг болох юм шиг байгаа тий. Тэгээд хичээлийн аль хэсэгт нь Krebsийн cycle гэж нэг юм байдаг шүү дээ. Тэр ер нь хэдийгээр орох уу? Krebsийн тойрог гэж монгол руу хэлдэг үү? Krebsийн мөчлөг гэж нэрлэдэг. За бид нар эхлээд одоо тэр суур юмнуудаа үзсний дараагаар яадаг вэ гэхээр уургийн солилцоо, нүүрс усны солилцоо, өг тосны солилцоо. Нэгөөр хэлбэл бид нар хоол хүнсээр авж байгаа энерги үүсгэж байгаа макромолекулууд гэсэн үг. Эднэр маань хүний биед орж ирээд хэрхэн боловсроод хэрхэн шимэгдэх вэ гэдгийг үздэг. За ингээд уураг маань хүний биед одоо шүдээр бутлагдаад, шүсээр дэвтээд тэгээд ходоодонд орж ирээд хүчлэг орчинд денутрац гэдэг зүйлд ороод анхдагч үтцтэй шилжээд за нойр булчирхаа өлөн гидсэнд орж ирээд тэгээд нойр булчирхаагаас шүүрж байгаа ийм ферментүүдийн нөлөөгөөр таслагдаад одоо ингээд амин хүчил боллоо. За тэр амин хүчлэл хүний бие рүү орж ирнэ. Эдисээр өөрийн гэсэн сувг уургуудаар орж ирнэ. Ингэжээж бид нар яах нь үхрийн мах идээд байгаа хэрнээсээ махнаас өөрийнхөө амин хүчлийг одоо ялгаж аваад өөрийн болгоод одоо миний өөрийн гэсэн уургийн нийлэгжилтэнд ордог гэсэн үг. Ордог гэсэн үг. За яг адилхан нүүрс усыг ч гэсэн бид нэр ерөнхийдөө амны хүндийдөө баг зэрэг боловсруулад ходоодондоо хадгалаад тэгээд өлөн гиз одоо 12 ураг гизэндээ бид нар ерөнхийдөө амилаза ферментийн нөлөөгөөр нэгдгүү жижиг хэсэг болгож глюкоз, лактоз одоо үеийн лактоз гэх мэтээр хувиргаад тэрнийгээ бас яах нь малтаза гэд бүр моносахарид болгоод ингээд хүний бие махбод өөрчлөгөө оруулдаг гэсэн. Өг тосыг ч гэсэн тосны дэд хүчил триглицерид тосны дэд хүчил глицерол болгоод тэгээд хүн өөрчлөгөө оруулаад одоо тэрийгэ оруулаад ирсэн цагт нь бол цусаараа бид юм уу лимфэрэ бид юм уу тээвэрлэж аваачаад эдисэд оруулаад тэрийгэ бүтцийн одоо элемент нийлэгжүүлэх буюу одоо анаболизм тэнд явагдах уу эсвэл задлаад одоо энерги үүсэх үү гэдэг уруул бол явагддаг гэсэн. Тэгэхээр уурагч төр, нүүрс усч төр, өг тосч төр яадаг вэ гэхээр бүгд тэр энерги үүсгэх чадвартай байдаг. Тэгээд тэр энерги үүсгэж байгаа ялангуяа тэр энерги хэсэг хаана үүсэж байгаа гэхээр митохондри гэдэг эргэтэнцэр дотор үүсэж байгаа. Тэр митохондри дотор явж байгаа тэр 9 одоо тэр уруулууд маань өөрөө энэ мөчлөг уруулууд маань өөрөө өөрийн замналалтаа орж ирдэг гэсэн. Тэгжээж тэн дээрээс хими энерги буюу АТФ, надаш, падаш гэсэн зүйлүүд үсээд тэр нь электрон амжуулах гинжийлэхээр одоо бидний хэрэгэлдэг энерги болдог гэсэн. Хими энерги болдог гэсэн. Ингээл л яг уу ерөнхийдөө хураангуулад ярихад. Тэгэхдээ яг энийг яг нэгнгөө ойлгоод үзээд тогтоогоод энийг яана гэдэг бол бас ер нь бол оюутнуудын оюуны мэдлэгээс нэлээд шандас шаардсан явдал болдог шүү. Амаргүй. Энэ нь бол үнэхээр яг биохими хичээлийн хамгийн хүнд хэсэг нь саяны яригдсан хэсэг болж байгаа. Тэгээд
би ч гэсэн хувьдаа энийг анх ойлгохгүй бас нэлээд цаг зарцуулсан л да. Тэгээд саяны ярьж байгаа энэ бүх зүйл болохоор яг л машины хөдөлгүүрт бензин ихлээр яаж мотор нь ажиллаад тэгэл мотор ажилласан юм чинь дугуйнууд нь хэрхэн эргээл А цэгээс Б цэг рүү явж байхдаа ер нь айгу төстэй оо механик ойлголттой хүмүүст гэж хэлэхэд нөгөө талд нь яг уу бид нэр энэ сүүлийн үед эрүүл мэнд гэдэг зүйл одоо чухлаар яригдаж эхэлснээс хойш энэ хотчлт гэдгээс улбаатаагаар стресс янз бүрийн юмнууд ингээ хуримтлагддаг юм байна. Дээрээс нь хүн одоо гаднаас ийм аминд юмуудыг заавал авч явах хэрэгтэй байна гэдэг мэдээлүүд гарч эхэллээ л дээ тий. Тэгэхээр нөгөө монголчуудын дунд Харвардынхны хийсэн судалгаа гэдэг нэг зүйл гарч ирэнгуутаа ер нь бол Д витамины дутагдaltaй явдаг юм байна. Д витамин гэдэг зүйлийг заавал авах хэрэгтэй гэдэг зөвлөмж иржээ гэдэг. За тэгсэн чинь дээрүү хүмүүс шуурав штэ тий. Тэгсэн чинь Д чинь дотроо UI гэж нэг юм тоотой тэр нь тэдэн мянгата эдэн мянгата гэж гарч ирлээ гин. За UI нь өндөр дутуу байх юм бол өндөрөөр уух хэрэгтэй гинэ гэж нэг юм гарч ирлээ. Тэгсэн чи араас нь гүн Д чинь уухын тулд тэр Д чинь хоорондоос ката байх хэрэгтэй гэж нэг л нэг дараагийн давалгааны явж байгаа байхгүй. Бид нэр ингээд одоос хэдхэн жилийн өмнө очих юм бол дээл чухал байсан байхгүй тий. Дээл энэ бол ерөөсөө таны дархлааны чинь хамгийн чухал хэсэг юм байна гэжсэн чинь Д чинь ката байвал сайн юм байна гэдээ одоо өөр шинээр том гарч ирэл. Үгүй Д-гийн чинь уух юм бол кальтай уух юм бол бас энийг чинь нийлгшүүлж авдаг гэж штэ. Одоо бусд нь нөгөө нэг калин юм уу К2 гэдэг ингээд нэр том юмнууд нь хол болчихж байгаа байхгүй. Буюу энэ ингээд зах зээл дээр айгүй олон мэдээлэл энэ тэнд ингээд байгаа. Тэгээ энэ дунд хүмүүс энгийн хүн чинь биохими хичээл үзээгүй хүн учраас энийг ойлгохгүй шүү дээ. Тэгээ саяны таны яриан дотор бол ойлголтын төрүүлэх үс мэдээлэл сая явуулчихж байгаа байхгүй. Бүгд хоорондоо нийлэгшиж хэн нэгэнтэй хамтарч агаад эсэнд очиод нийлэгшдэг тухай ярьж байгаа. За тэгээ хоёулаа яг саяны жишээн дээр ярий те. Дэг нийлэгшүүлэхийн тулд яг юу одоо шаардлагатай байдгийг бид нэр дэг за синтетик аргаар гэх юм эсвэл энэ одоо химийн шинжилгээ ухаанаар гаргаж авсан Д витаминыг бид нэр авж штэ. Зах зээл дээр хатуу төлөвтэй байна. Зөөлөн шингэндүү нөгөө нэг хагас шингэн юу гэмдэ жели гэдэг те. Жели капсул хэлбэртэй байна. Тэнгуут тэр дэ дангаараа байна. Холимог бас байна те. Гэсэн чи дэг хоолны дараа уул зүгээр юм уу? Хизээч хамаагүй уухан зүг юм уу? Гэ тэгээ үзэнгуут хин энэнд хариулах ёстой вэ гэхээр биохим судлаач нар л хариулах ёстой байгаа байхгүй. Яг та нар амар орсон зүйл хаана яаж бутарч хинтээ нийлээд эсэнд очдгийг судалдаг хүмүүсээ энэ маргааныг эцэслэх хүмүүс нь та нар байгаа. За хоёлаа ингээд энэ маргааныг эцэслэе. За тэгэхээр К витамин, Д витамин гэх зэрэг зарим витаминууд бол хүний биед нийлэгч хэцүү тогтолтой. За жишээлбэл юу вэ гэхээр Д витамин маань арьсанд орох хөглөн эслэгт нарны хит яган туяаны нөлөөгөөр одоо нийлэгждэг гэж ойлгож болно. Хэлбэршүүлээд ярих юм бол за тэндээс үүссэн одоо холикальциферол маань илгэнд очиж за идэвхжээд за мөн бөөрөнд очиж идэвхжээд ингээд даавар төст буюу кальцитриол хэлбэрт бол шилжээд ингээд одоо яг нөгөө юуны гидсний ханаар кальцийг шимэх за бөөрийн сувгансар кальцийг шимэх кальцийг зөвөрлөөд яс руу аваачих гэх мэтийн үндсэн биологийн үйлдэлээ үзүүлдэг гэж ойлгож болно. За тэгэхээр харамсалтай нь манай Монгол улсад за биеийнхээ одоо нэг 40-с дээш хувийг наранд гаргаад явах улирал гэдэг зүйл өөрөө цөөхөн нэгдүгээрт хоёрдугаарт манайх бол хойд тийшээгээ нар ихц тусах тусгал багтай. За тэгээд өндөрлөг бүстэй гих мэтийн юм шалтгаануудаас мөн одоо тоосчлт өндөртэй учраас нарны хит яан туяаны ойлт ихтэй гих мэтийн юм шалтгааны улмаас бол бид нар нийлэгжүүлж авах боломжгүй байна. За 101 2 сарыг тооцвол бусд үед бол орлуулах юм байна гэдээ ойлгож авсан. За тэгвэл түүний дараагаар яаж байгаа вэ гэхээр бид нар ямар хэмжээгээр авах юм бэ? Катагийн авах юм уу, Каг үг нь? К гэдэг маань юу вэ гэхээр К витамин бол бас хүний биед нийлэгчдэг. Хүний биеийн гидсний микробиом хэвийн байх юм бол тэн дээрээс тэдний амьдралын явцад бид нар Каг нийлэгжүүлээд өгдөг. К маань өөрөө бие махбодод нөгөө цус бүлэнгэлтийг хариуцж идэг витамин авахгүй. За тэгвэл К маань
Д-тэйгээ байгаад К2 маань яадаг вэ гэхээр ясанд остеокальцин гэж нэрлэгдэх ийм уургийг үүсэлтийг дэмждэг гэсэн. Нэг үгээр хэлбэл хэрэв та дэд дутагдaltaй ясны сэргэжилт өндөр тодорхойлогдсон яс хугарах эрсдэл өндөртөө байгаа тохиолдолд бол К-гийн зүгээр. Хэрэв надад ясны эрсдэл байхгүй ясны эрсдэлт үзүүлэхэд хэвийн гэхдээ надад дэд дутагдлын ерөнхий шинж байгаа дархлаа унаад байгаа ядар цултаад байгаа ийм шинж байгаа бол зүгээр дандаа байхад бол уухад боломжтой гэсэн үг. Тэгэхээр хийн хизээв гэдгээс хамаарх нь. За тунгаас бас хамаардаг. За урьдчилан сэргийлэх тунгаар бол ерөнхийдөө бол нэг 2000 4000 эдийн эцэг бол олон улсын нэгжийг бол зөвлөгдөг. Зунуу, хавар, намар, өвөл гэдгээс хамаарат. За хэрэг үнэхээр бие махбод ядар цулцсан, тамирцсан ийм шинж тэмдгүүд тод байгаа тохиолдолд бид нар ээлцийн Д витамины түвшингөө үзүүлээд Д витамин байх ёстой хэмжээнээсээ бага буюу за ер нь бол 30 нанагаас 30-аас 50 байхыг бол хэвийн гэж үздэг байхгүй. 50-аас дээш бол Д хангалттай гэж үздэг. Тэгтэл 30-аас бага байх юм бол 30-аас 20 хооронд байх юм бол бид нар 200 мянган эдийн нийцээр хандаг байхгүй. Имчилгээний тун нэгөр хэлбэл 7 хоног 50,000-аар нэг удаа угаад нийт 8-7 хоног уух нь шүү дээ. За үүний дараагаар урьдчилан сэргийлэх тун руу оруулна. За эсвэл тэрнээс илүү байх юм бол 400 мянган эдийн нийцээр гэдэг ингээ нөгөө эмчнэр ээлцийн дэгийн түвшингөөс хамааруулаад яг нь жор бичиж өгдөг. За ингээд эмчилгээний тун 200 мянга 400 мянга хансан тохиолдолд яадаг вэ гэхээр үүний дараагаар урьдчилан сэргийлэх тунгаараа бид нар уугаа явнаа л гэсэн үг. За ясны сэргэлттэй яс өвддөг ийм байгаа тохиолдолд бид нар яах нь кальц ууж явахдаа К-та Д2-ыг К2-то Д-г нь уuna гэсэн үг. За тэгээд яг одоо саяны ярьсан яриан дээр дүгнэлт хийх юм бол өөрөө өөрийгөө ясны сэргэжилттэй гэдгээ мэдэхгүй байгаа хүн Д сайн гинэ. Гэхдээ К2-то Д сайн гинэ гэд уугаад эхэлжээ. За тогтмол. Тэгээ эн чинь нөгөө энэ хэрэглээ чинь өдөр болгон явж байгаа хэрэглээ шүү дээ, тий. Хүн ер нь витамин уух сайн гэдэг ойлголтоо авчихлаэр нэг худалдаад аваад тавьчихдаг. Тэгээ хариуцлагатай хүн бол ингэ тогтмол хэрэглээд за энэ тун бол дагуу гэнэ гэд энэ мэдээллийг хүн дүгнэлтээ ихтэй сургаар ер нь бол хийждэг байхгүй. Тэгээд ихэвчлэн тэр хэрэглээрөө ордог. За хоёлаа таны ажиглалтаар магадгүй кейсүүд илэрсэн байж магадгүй. Ясны сэргэжилтгүй байгаа хүн энэ дэг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бие махбодод ямар эрсдэлт хүчин зүйл бий болох уу? Ер нь амин дэм гэдэг зүйл өөрөө хитрэх юм бол яадаг юм бэ? Бид нэр уугаад байгаа хүн ямар мэдрэмжээр би ер нь бол хэтрүүлэн хэрэглээтэй болчлоо гэж үзэх юм. За витамин витаминыг бид нар ерөнхийдөө дотор тосон дуустдаг, усан дуустдаг гэж байгаа. За тосон дуустдаг болохоор А, Д, Е, К амин дэм. Энэ маань юу вэ гэхээр нэгдүгээрт нь тосог хэлбэртэй байвал бие махбодод шимэгдэх, бие хөрөхгүй сайн байна гэсэн. Тэгэхээр түрүүний нөгөө асуултанд чи би хариулж байгаа шүү. Таблетийн зүгээр юм уу, усан усмал, спирт усмал аа. Тэгвэл би үнэхээр орлуулах гэж байгаа бол тосон усмал байх тусмаа илүү их цохимжтой. Бие хөрөхгүй сайн байна гэсэн. За хоёрдугаарт нь тосон дуустдаг витаминууд А, Д, Е, К-гийн нэг сул тал юу вэ гэхээр хүний биед хуримтлал үүсгээд хордлон шинж тэмдэг гарч ирдэг гэсэн. За. Арсанд орох хөөх эслэгт эсвэл дотор өөхөнд яах нь хоримтлагдаад хордлон үүсэх хандлагатай гэсэн. Ямар хордлого? Одоо юу гэдэг Д витамины илүүдэл болохоор бас хордлогын шинж, А витамины илүүдэл илэгдэл гэмтдэг ч юм уу хордлогын шинж, арьс шаралдаг ч юм уу гэх мэт өөр өөрийн гэсэн хордлогын шинж. Одоо хаана хоримтлагддаг уу гэдгээс хамааруулаад тэр эрхтнүүдэд хорддог гэсэн үг. За тэгээд усан дуустдаг витаминуудын хувьд бол хоримтлагддаггүй. Өдөр тутам тогтмол хэрэглээ байхыг шаарддаг гэсэн үг. Ягаад гэвэл өнөөдөр би Б комплекс хийлэгчж болно шүү дээ. Ядар цултаатай, тамиртай байна гэдэг. За тэгтэл маргааш нөгөөдөр би хангалттай хооллохгүй, Б витамина одоо хүнсээр авч чадахгүй байгаа тохиолдолд надад дутагдлын шинж гарч ирнэ. Ягаад гэвэл энэ маань одоо нөгөө өдөр болгондоо л хэрэглэгддэг, зарцуулагддаг гэдгийг хүн ойлгоод авчих хэрэгтэй. Ялангуяа тосон дуустдаг одоо Д витаминуудыг өндөр тунгаар тогтмол ямар нэгэн хяналтгүй хэрэглээд байгаа юм бол Д витамины илүүдэлд ордог. Энэ маань яг вэ гэхээр
одоо бас дэгийн хордлогын шинж тэмдэг илрээд одоо дутагдлаасаа илүү мөн шинж тэмдэг тодтой хордлогын шинж гүнтэй тийм одоо эрүүл мэндийн байдлыг эрсдэлд оруулдаг гэсэн үг. Өнөөдрийн дугаартаа хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хамтран ажилласан авраг аршааны тухай мэдээллийг дуулгая. Байгаль дээрх онцгой найрлагатай энэхүү аршаан нь та бидний доторх эрхтэн тогтолцоонд маш сайн үр нөлөөтэй гэж байна. Нойр булчирхаа, элэг цүс, за тэгээ хоол боловсруулалтанд оролцдог гэдгээрээ давуу талтай. Хүнд хоол иддэг та бидний хувьд хоолны дараа хоол шингээх зорилгоор хэрэглэх юм бол сайн. Мэдээж өөрийн биеийн онцлог тохируулан хэрэглэхийг зөвлөх зүйтэй. Мөн сархаж зоогсны дараа нэг биеийг үргэдэг штэ. Тэр шаардлагатыг тайлахад маш сайн гэж нутгийн ард түмэн ам дамжин ярьдаг гинэ. Авраг аршаан савлагдсан баг. Дусал бүртэл аршил. Авраг. Та зүгээр амьдрал дээр өөрөө хэрэгжилж үзсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон саяны витамины комплекс янз бүрийн хэлбэр хэмжээтэй байгаа л да тий. Нийлэгшлэн мэдэгтүүц сайн, нийлэгшлэн мэдэгтүүц муу буюу таны саяны яриандаа дурдсан био хүртгүү гэлээ штэ тий. Яг тэрийгээ та нэг тайлбарлахын сацуу ер нь тиймэрхүү мэдрэг одоо ингээд заавал барааны нэр томьёо дурдах албагүйгээр яг тийм зүйлс ажиглагддаггүй танд. Ажиглагддаг. Юу вэ гэхээр бид нар одоо би жишээлбэл эмч хүн. Одоо өвчтөн маань, үйлчлүүлэгч маань орж ирээд ингээд тусламж яхад бол хамгийн сайн үйлчлэгээтэй одоо бүтээгдэхүүн эмийг одоо юу гэдгийг баадаг зөвлөд тэгээд нөгөө үр дүн гаргаад тэгээд нөгөө зорилттой төвшин гэдэг зүйлтэй хүрэхийг хүсдэг байхгүй. За жишээлбэл Д витамин байлаа гэж үзэхэд бол би тариа хэлбэрээр өндөр тунтаа тий. Тэгтэл таблетик хэлбэрээр янз янз байдаг. Тэгтэл бол би яг л тэр тосон 50,000 тадыг 8 одоо 7 хоногт нэг удаад нь яг нөгөө олон улсын удирдамж зөвлөмж зааврын дагуу хэрэглүүлээл. Тэгээ хамгийн гол нь юу хийж байгаа гэхээр зовир илэрхлээр намжина гэсэн үг ш. Би үйлчлүүлэгчтэй анханасаа л хэлдэг. Одоо таны цусндах элц стихтийн төвшин чинь 13 байна. Энийг хоёулаа дор хаяж 35 хүртэл эмчилнэ шүү. Ингийн тулд би эхлээд танд 8-7 хоног эмчилнэ. Дараа нь би шинжилгээ өгнө. Хүрээг байх юм бол дахиад дуулгана шүү гэж гих мэтэр яхна. Яг одоо нөгөө хяналттай, зорилттойгоор эмчлэх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд нөгөө яг эмчилгээний зорилттой төвшин тэгээд тэр төвшөнд хүрсэн хэсгээ бид нар заазшгүй шинжилгээгээр баталгаажуулж хянжээж тэгээд энэ эмчилгээг бол дуусгадаг, цаашдын зөвлөгөөг өгдөг гэж үздэг. За тааруу тэгээ био хөрхүү муутай за тийм биологийн нэмэгдэл болоод одоо тий эмчилгээний бодисууд байдгүй гэвэл байдаг. За одоо зүгээр тэр бол одоо нөгөө яг эмийн аюулгүй байдлынхаа асуудлаар бас яригдах л ах л та. Бас тээвэр ордог байна тий. Тэгээд нөгөө зах зээл дээрээс одоо хамгийн буруу хамгийн хямдхны нь олж ирээд ингээд тодорхой зарах марах гэдэг. Одоо зүгээр нэг амоксициллин эмчилгээнд бичлээ гэд үзэхдээ зах зээл дээр одоо 30 төрөл шүү дээ. Тийм үү? Тий. Тэгтэл яг одоо би хэрэг тухайн одоо бактерийн халдварыг эмчлэх гэж зорж байгаа бол хамгийн чадвартай, хамгийн сайнаар нь, хамгийн цэвэршилттэйгээр нь л одоо яг ингээд нэг удаадаа л ингээд эмчлэе гэж зордог. За яг адилхан биологийн нэмэгдлүүдийн хувьд ч гэсэн бас тийм одоо таар зүйлүүд бол бас байдаг. Био хөрхөө хүртээмж муутайгаа бол байгаа юу байгаа зах зээл дээр хэлбэг байдаг. Тэгэхээр бид нар юуг анхаарах вэ гэхээр нэгдүгээрт нь брендинг гэхээсээ илүү яг албан ёсны сурвалжтайгаар оруулж ирээд албан ёсны одоо эмийн сангаар зарагдж байгаа, зөв хадгалагдж байгаа, зөв түгээгдэж байгаа энэ байдлыг нэгдүгээрт харах хэрэгтэй. За хоёрдугаарт нь зүгээр ингээд үг яриа тэ хүний зөвлөгөөнд ингэж ерөөсө бүтээгдэхүүн сонгож болдоггүй. За зүгээр би кальцийн нэмэгдэл дээр жишээ авч үзье. За кальц бидний яадаг вэ гэхээр кальцийн карбонат, кальцийн цитрат, кальцийн глицинат гэдэг ингээд 3-4 төрөл байгаа байхгүй юу? Тэгэхээр хүний биед одоо хинбэ гэдгээс хинд нөхөж гинэ гэдгээс хамаарат тухайн хүний ходоодны хүчлэг чанар ямар вэ гэдгээс хамаарат одоо сонгож хэрэглэдэг гэсэн үг. За жишээлбэл ходоодны хүчил султай ахмад настай хүмүүсүүдэд кальцийн цитрат нь илүү шингэц сайтай.
байдаг. Нэг үгээр хэлбэл одоо 400 г одоо кальцийн цитрат уулаа гэж бодоход тэрний бид нар нэг 250 орчим грамм нь бол очиж байгаа ясанд очино гэж тооцоолдог гэсэн. Тэгтэл кальцийн карбонат байлаа гэж үзэхэд тэр хүн ходоодонд очиод тэр карбонат маань өөрөө ходоодны хүчлийн нөлөөгөөр ион хэлбэрт шилжээд түүний дараагаар бие рүү ион хэлбэрээр шимэгдэх ёстой. Тэгтэл тэр үе шатнд урдл бэлтгэгдэх үе шат явагдахгүй байх юм бол эсвэл ходоодны хүчил дарангуйлж байгаа юм ууж байгаа тохиолдолд бид нар 400 мг кальц уулаа гэж бодоход тэрний 40 мг шимэгдэхгүй бол явах бай. Тэгэхээр энэ маань юу вэ гэдэг тэгэхээр зүгээр л одоо биеэрээ дамжуулаа гаргаж ийна л гэсэн үг болчих. Био хүртгүү мүү. Тэгэхээр био хүртгүү гэдэг ойлголт эрдэс аминдим за өмнө түнчлэн эмдэр ч гэсэн байдаг гэсэн. Био хүртгүү гэдэг маань яг тэр эсийн төвшөнд очоод үйлчилгээ үзүүлэх чадвартай очиж байгаа тэр одоо нэгдлэн хэрэмбэ гэдэг ойлголтод эмзүү фармакологийн салбарт байдгаа гэсэн. Хоолны дараах болон хоолны өмнө гээд нөхцлүүдийг тавиад байдгийн гол одоо шалтгаан нь юу вэ? Хоолны дараа за хоолны өмнө за жишээлбэл ходоод хоол боловсруулах замын эмгийг эмчлэх гэж байгаа тохиолдолд бол яадаг вэ гэхээр эмийн бодис нь хоолны өмнө уух нь илүү зохимжтой байдаг. Тэр ходоод хамгаалах, ходоодны хүчин шүүрэл ялгархаас өмнө бүрхэж хамгаалахын нэмнүүдийг хэрэгжилж гин гэсэн үг. За тэгтэл зарим эмийг бол яадаг вэ гэхээр ходоод цочрох магадaltaй байдаг учраас одоо их нь хоолны дараа уулгадаг. Энэ маань их нь ходоод метр хүчлэг орчин тисээд тэр шимэгдэх газар очиод задраад тгээ шимэгдэх боломжтой байдаг гэсэн. Тэгтэл зарим эмийн бодис жишээлбэл одоо бамбаа улчирхаан дааврын юм байлаа гэж үзэхэд зөвхөн өглөө. Тэ 6 цаг хагасын үед уух ёстой ч гэдэг юм уу. Гих мэтийн юм өөрмөц. Тэгтэл өөх тосны нийлэгжилтийг зохицуулдаг. Цусандах муу өөх тосыг зайлуулдаг эмийг орой унтахын өмнө уунч гэдэг юм уу. Ийм био бэлтгэл уух цаг хугацаа гэж бол байдаг. Ихэвчлэн яадаг вэ гэхээр эрдэс витаминуудыг бол бид нэр өөрийнхөө био хэмнэл тохируулаад өглөө өдөөс өмнө уух нь илүү зохимжтой байдаг. Өглөө үдээс өмнө юм байна те. Окей. Та бас микробиом судалдаг те. Яг миний зүгээр юу докторийн ажлын сэдэв маань өөрөө пребиотик байсан. Тэгэхээр микробиом судалдаг гэсэн. Одоо бас яг хүмүүс нэг үеэ бодвол ашигтай бактери хэрэглэх ёстой гэдгээ нэлээд ойлгоод авсан байна. Тэгээд аль нь сайн муу хизээ гэдгээ бас яг мастер буюу яг ингээд тэрийгэ бүрэн хянаад чадж гэнэ үү гэвэл бас асуудал байж магадгүй. Гэхдээ бид нэр энийг ходоодонтох байгаа ашигтай бактерийн тоо бас чанарын хувьд нэлээд анзаардаг болоод эн чин цаашаа үргэлжлүүлээд тархлаа бусад энэ бодисын солилцооны тэ аж байдалд нэн чухал болох нэ гэдгийг мэдлээ шүү дээ тий. Тийм тэгэхээр одоо шинэ жилийн улирал гэдэг бол сугаараа нийлж агаад сайхан хоол идээд тэг араас нь арх уудаг шинэ жил хэлбэртэй байхгүй тий. Тэгээд тэр үед энэ микробиомууд үнэхээр устдаж үгүй болоод байна уу? Энэ үед витамины хэрэглээ хийдэг хүмүүсийн хувьд ер нь ямар орчныг бий болгочоод араас нь бид нар юу хийгээд байна гэдэг дээр та нэг өөрийнхөө өнцгөөс энэ шинэ жилийн үеэр ер нь юу болдог тухайг ярьж өгөхгүй юу? Тэ би бол бодохдоо арх гэдэг чинь бол энэ дотор байгаа ашигтай бактериудыг бас нэлээд донслогоод авдаг болов уу гэж бодоод байна л да. Тэр үнэхээр үнэн үү? Эсвэл бидний зүгээр таамаг уу? Спиритл гэж бодоод байдаг. За хүний бие махбодод ялангуяа одоо хамгийн их одоо микробиом тархалттай оршдог газар бол хүний бүдүүн гэц байдаг. Энд бол одоо 10-ын 12 зэрэгт хүртэл 1 одоо сантиметр квадратт шүү дээ. Бактери байдгаа гэж үздэг. Тэр бактериуд яадаг вэ гэхээр хүний бие эрүүл мэндийг тодорхойлж байдаг. Ялангуяа тэр дотор эмийг төрөгчж байна. Одоо эрүүлж бактери гэж байдаг. Эрүүл бактери нь яадаг вэ гэхээр нөгөө эмийг төрөгч бактеригаа одоо дарангуйлаад өсөж үржилтийг хязгаарлаад байж байдаг. За мөн одоо хүний тархлааны одоо эсүүдийг одоо таниулаад тэгээд одоо анхан шатны одоо бие хамгаалах одоо хил хамгаалах уюунд тэнд явагдаж байгаа гэж үздэг. Мөн одоо сасцын давхаргыг ингээд төлжүүлээд ч гэдэг юм уу ийм бие махбодод маш хэрэгцээтэй
одоо зүйлүүдийг тэнд хийж яадаг. Мөн тэдний боловсруулсан К-витаминаар бид нэр цусныхаа гомеостазыг зохицуулдаг юм байна. За мөн одоо тэдрээс гарч ирж байгаа богино хэлхээ тосны хүчлүүдээр гидснийхээ энергийг хангадаг юм байна. Мөн түнчлэн одоо тарих толгойн үйл ажиллагаа, сэтгэл зан үйлийн үйл ажиллагааг бид нар бол зохицуулж яадаг. Тэгэхээр одоо юу вэ гэхээр бидний одоо сэтгэл зүй, зан аран шин төлөв ямар байна вэ гэдэг хүртэл хүний микробиомод тодорхойлдог гэсэн үг. За тэгвэл тэр микробиом гэдэг зүйл маань өөрөө яадаг вэ гэхээр хүний идэж байгаа хоол хүнснээс өөрийнхөө хоол хүнсийг бас авдаг гэсэн үг. Тэгэхээр бид нэр тэр микробиомуудад зориулж бас тодорхой хэмжээний хоол хүнсийг хэрэглэж явах шаардлагатай. Ялангуяа хүний биед үл шингэдэг хоолнуудыг хайстай ур будааны төрөл за одоо юу гэдгийг те цагаан идэ таны нэг подкастн дээр идэх шүү дээ. Манай Монголд бол лактоз бол боловсруулж чаддаг юм байна. Бидний идж байгаа цагаан идэг нөгөө бидний микробиомод идэж байгаа юм байна гэсэн юм дүгнэлтэнд хүрчээсэн хүний яриаг би хүртэл сонсч байсан. Тэгэхээр тэд нар маань бидний биеийн үлдэгдэл хоолоор хооллоод тэгээ би өөрийнхөө одоо амьдралын явцад үүссэн зүйлээ биднэрт өгөхлөөр бид нар физиологийн хувьд тэнцвэртэй байх боломжийг бүрдүүлдэг гэсэн үг байдаг. За тэгэхээр хүү ерөн шинжилж гэхгүй баяр ёслолж гэхгүй тогтмол бас тэр эрүүл мэндийг тодорхойлоод байгаа тэр хүчин зүйлтэй зориулаад тэр үл шингэдэг эслэглэг хоолыг нь хэрэгжилж явах хэрэгтэй. За мөн одоо яах нь уламжлалт хоолууд болох эссэн цагаан одоо идэ за эсгсэн байцаа за гих мэтийн ийм одоо пребиотик хоолуудыг бол хэрэгжилж тэдэрт ингээ өөрөөр нь өсөж үржих боломжийг бүрдүүлж өгөх нь бол бидний одоо чухал хэрэгцээтэй зүйл байгаа. Тэгтэл хүмүүс яаж боддог гэхээр за одоо тийм хангалттай юм хэрэглэж чадахгүй байгаа юм чинь ингээд бид нар нөгөө юм бактериудыг ураад уугаад байдаг тийм. Энэ маань л юу вэ гэхээр одоо наанага ходоодны хүчлэг за дараа нь одоо дээд гидсэнд байгаа шүлтлэг орчныг барьерийг даваад яг бүдүүн гидсэнд очоод тэр бактериуд маань өөрийн колоно үүсгээд өсөж үрчлээ бас удна. Бөөн даваагүй шүү дээ. Тэнд амжиж очих уу гэдэг чи одоо тэр асуудал чи аюу чухал болчихж байгаа хгүй. Тэгэхээр бид нар аль болох эддэг уламжлалт хоол хүнсээ дээр нэмээд үл жоохон боловсруулагдаагүй те одоо эслэглэг хоол хүнсээ хэрэгжилжээж тэр зүйлээрээ бид нар одоо өөрснийхөө эрүүл мэндийг сахин хамгаалж идэг микробиомудаа тэжээж авах хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэр бол зөв. Харин бид нар юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр тэр микробиом бол бичил биетэй. Тэгэхээр энэ маань антибиотикийн хэрэглээнд устдаг. Буруу хоолтонд устдаг. За буруу амьдралын хэм маягт бас устдаг. Эдгээр маань бас яах нь бидний нойр сэргэлэнгийн мөчлөг алдагдахад устдаг гэх мэтийн маш эмзэг зүйлүүд байдаг. Тэгэхээр тэд нар ингээ устчих юм бол одоо яах вэ гэхээр боцис солилцооны эмгэг таргалал чихрийн шичин. За одоо орчин үеийн нөгөө судас хатуурал харвалт шигдээсийн үндсөөр тэндээс гараад байгаа. Яг тэгэхээр тэнд бидний өг тосны солилцоог зохицуулж идэг бичил биетнүүд мөхсөн гэсэн үг байна. Тэгэхээр тэдрийнхээ төлөө бид нар бас нэлээд сайн зөв хооллох ажил амьдралын дэглэм хэвнийг цагжаах хэрэгтэй гэсэн үг. Бас таны ярьдаг тэр арх тарсны хэрэглээ бас тэнд нөлөөлнө. Хамгийн юу нь болохоор тэр им антибиотикийн зохисгүй хэрэглээ. Тэр бол үнэхээр одоо бидний микробиомын орчин бол одоо үе олноор мөхөж идэг гэсэн үг. Миний олж мэдсэн их сонирхолтой мэдээлэл энэ айгу одоо буруу тайлбарлагдаж болох үс мэдээлэл. Гэхдээ мэрэгчлэнүүдийн хэлж байгаагаар үнэн байна. PIV биш үү те? PIV-ийг яг эсгээд одоо драфт PIV гэж ярьдаг шүү дээ. Яг драфтаар гарч байгаа PIV-ийн дотор ашигтай бактеритай гарч болд юм байна л да. Тэгсэн чинь одоо лаацтай PIV-нүүд бол үйлдвэрээс гараад түгэлт явагддаг учраас тэр ашигтай бактеритай байх боломжгүй нөхцөл байдлыг ил үүсгэсэн байдаг юм шиг байна. За тэгсэн чинь драфт PIV-ийн дотор ашигтай бактери байгаад за би бол архил гэж би ойлгосон байсан байхгүй. Бүх төрлийн арх хүний биед муу саяны энэ ходоодны орчин дотор байгаа ашигтай зүйлсийг үе олноор нустгадаг хэрэгслийн нэг нь гэж би ойлгоодсон. Тэгээ юм гэдэг чинь олон талтай нөгөө нэг мэдээлэлтэй
бүх цаг хугацаанд бат итгэлтэй байж болохгүй гэдгийг л би сануулж хэлэх гэж хэлж байгаа юм л да. Би хувьдаа пи болвол архины төрөл учраас хизээж хүний биед хэрэгтэй зүйл байна гэж байхгүй л гэдэг төсөөлтөө байсан. Тэгсэн чинь тийм байх боломжтой юм байна. Тэгээ яг уу мэдээж нөгөө манай айрагтай ижилхэн эсгэж хийж байгаа учраас айргийн дотор ч өөрөө ашигтай бактериуд байдаг бас хамгийн зөв ундаануудын нэг болж таарсан шүү дээ. Явж яг үнэ. Тэгтээ юу ч байсан гэсэн те хэтрүүлийн хэрэглэх юм бол хүнд хор болоод байгааг л бид нар ойлгох юм шиг байна. Тэгээ харахаар нөгөө бидэрт байгаа юмсын хим хэмжээг бид нэр хэр байгааг нь мэдэх тэгээ тохируулж чаддаг байх те гих зэрэг юм хамгийн хэцүү ажил нь энэ ч удаа айгүй энгийн сонсогч байгаа юм нэ хамгийн хэцүү ажил нь болчиход байна шүү дээ. Яг үнэ. Тэгээд би танаас дараагийн тодруулахыг хүсэж байгаа зүйл нь болохоор ажил амьдралын ачаалал их байх нь хотцсон газар ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд айгүй түгээмэл болсон те. Та ч гэсэн амьдралтаа тулгарч л байгаа. Бензин хэцүү. Багш нарын цалин тийм өндөр биш байна те. Тэгээд дээрэс нь биднэрт зээл их байна. Хөгжөөд томроод байна. Дагаад асуудлууд нь томроод байна те. Ингээд л харах юм бол та бит хоёрын амьдралд яг ижилхэн хотын утаа гэл гих зэрэг юмнаас үүдэлтэй айгүй олон бухимдах стрессдэх зүйл байгаа байхгүй. Тэгснээ бас хайртай дотны хүмүүстэй амлсандаа хүрэхтэй. Бид нэгэн том хүмүүс болцсон юм чинь тэгэл ингээл хүссэн үсээгүй явахаас л аргагүй байгаа штэ. Ажлаа хийгээл ингээл. Тэгэнгუთ ядарнаа. Саяны хилээд байгаа балансаа бид нэр барьж чадахгүй байх хэмжээнд очноо тий. Тэгэнгუთ яавал бид нар ядарлаа багасгах юм бэ гэд үзэхлээр ингээд тодорхой зүйлсийг хэрэглэх ёстой гэдэг юмнууд байгаа байхгүй тий. Нойргүйдэл гэдэг нэг зүйл байна. Та хэр их нойргүйдэлтэй нүр тулцсан оюутнуудтай өдөр тутамдаа таарч байна. Ер нь бол ялангуяа одоо хаврын цагаар их шүү. Тий. Нөгөө ажил ачааллаа та тэнцвэрзүүлж чадахгүй, дэлгэцийн хэрэглээгээ хянаж чадахгүй. За тэгээ нөгөө хичээл тогтмол цагт хийж чадахгүй байж байгаад хураагаад одоо их маш их бие даалтуудыг хонж унжид суугаад ингээ нөгөө нойр сэргэлэнгийнхаа мөчлөг гэдэг зүйлээр ингээд хүний одоо хамгийн том одоо цэвэрлэх одоо тархийг эрүүлжүүлэх тэр байгууламжаараа ингээд одоо тоглож байгаа гэхэд таашаа тий тохиолдлууд бол зөндөө л байдаг. Тэгэхээр нойронд одоо би тантай өнөөдөр тусгаалan танаас бас яг маргааныг эцэслэхийн тулд асууя гэж бэлдсэн асуулт байгаа. Энэ за англиар бол магнезиум гэдэг. Тэгээ магний гэж монгол дээр хэлж байгаа шиг байгаа. Магний болвол яг нойргүйдэлтэй тэмцэх хамгийн элементарны арга одоо хамгийн энгийн арга нь гэж ойлгогдоод байгаа. Энэ зөв. Яг ер нь эрдэс дундаас бол хүний бие дотор тогтмол өдөр тутам хэрэглэгддэг эрдэст бол ялтахгүй маг нь бол ордог. Маг нь бол ордог. Яагаад орж байгаа гэхээр нэгдүгээрт нь орчин үед бол дутагдал өндөртэй бас. Нэгдүгээрт нь гол юу нь бол хастай өр будаа байдаг. Тэгэхээр бид нар хасийн цэвэршүүлээд нөгөө хөврлийн ялгаж агаад зөвхөн одоо цардуултай хэсгээр нь бид нар одоо цагаан гурил үйлдвэрлээ тэрнээс улбаатай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа учраас хэрэглээ нь буурч байгаа юм байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь болохоор орчин үеийн стресст амьдралын хэм маяг маань өөрөө одоо бөөрийн дэд булчирхагаас кортизол даврыг ихээр чөлөөлөөд за кортизол даврын маань нэг гач нөлөө нь юу байдаг вэ гэхээр бөөрөөр магнийг одоо эргэн шимэг процессыг дарангуулдаг. Тэгэхээр бид нар шээсээрээ магныг алддаг юм байна. Ингээд одоо магн дутагдсан шинж тод илэрнэ. Ямар шинж байдаг вэ гэхээр кортизол нь магныгаа үгүй хийгээд байгаа юм биш үү? Үгүй хий. Одоо бид нар хэрэгжилчээд шээс нь ингээд дуусаад гардаг байна шүү дээ. Тэгэхээр уул нь бол зүүн нь бол эргэж чимээд тий хэрэгтэйтэй зүйлээ эргэж чимээд бүр хэрэггүй л гарах хэвээр. Тэгтэл магныг одоо эргэн шимэгдэлтийг дарангуулад тэгээд бид магн дутагдана. Магн дутагдхлаар эргээд нөгөө чөтгөрийн тойрог гэдэг шиг нөгөө мэдрэлийн эс маань булчингийн эс маань өөрөө бүр нөгөө нэг одоо стрессийг даван туулах чадвар нь багасаад ирдэг байна. Магн маань тархинд хоёр янзаар нөлөөлж байгаа. Нэгдүгээрт нь яадаг вэ гэхээр мэдрэлийн эсэд одоо сэрэл үүсгдэг кальци ион эс рүү нэвтэрч ороод мэдрэлийн сэрэмтгий болдго юм байна л да. Тэр хаалгыг одоо сахин хамгаалж идэг гэсэн үг. Тэгтэл магн дутагдчих юм бол тэр хаалга ямар нэгэн харуулгүй учраас байнга кальци тийшээ ороод эс дандаа сэрэмтгий байдалд байна гэсэн үг. Ингээд сэрэмтгий байдалд байхлаар яг хөглөр амархан уурлах, бухимдах, стрессдэх, нойр хүрэхгүй байх ч гэдэг юм уу энэ үйлдэлээр тайлбарлагдана.
Нөгөө талд нь бол яадаг вэ гэдэг тэгэхээр гамма амина тосны хүчил гэж хүний тарих толгойн мэдрэлийн эдисийг одоо ингээд одоо тайвшруулж яадаг, нойрыг хүргэж байдаг ийм нейромедиатор байдаг. Тэрийг үүсэлтэнд маг нь оролцдог. Тэгвэл маг нь дутагдхлаар тэр үйл ажиллагаанд дарангуулагдаад ирэхлээр нөгөө нойр сэргэлэнгийн мөчлөг алдагдана. Унтсан ч би ямархгүй болно. Өглөө ядарч цөлдсөн байдалтай босч ирнэ. Шөнийн турш янз бүрийн дуу чимээ зүүд те бодол ерөөсө тарих амрахгүй босч ирдэг. Энэ завир маань өөрөө магийн дутагдлыг шинжээдэг. Мэдрэлийн талаас. За булчингийн талаас яадаг вэ гэхээр булчин агшилтанд бол кальц гэдэг элемент оролцдог. Булчингийн агшилтыг сулруулахад маг нь оролцдог. Тэгэхээр кальц, маг нь хоёр тэнцвэртэй байж булчингийн агших сулрах үйл тэнцвэртэй байдгаа гэсэн. Тэгвэл маг нь дутагдчихлаар булчин чангарсан. Одоо юу гэдгийг нүдний зовх татаад ч гэдэм үү, нүүр үе татаад, шүрмэс татаад тий. За одоо ишүүл дал сэрвэ хөшөж, хөөрч өвдөөд энэ маань юу вэ гэхээр байнгын булчин чангарчаад байгаа хэрэг. Нөгөө судлах маг нь байхгүй байна гэсэн. Манайха бидний дунд одоо намайг хүүхэд байхад л байсан. Одоо ер нь хэр болсон юм байгаа мэдгүй. Доо зөх татхлаар ойлгох гэж байна. Муу юм болох нэ. Дээд зөх татах юм бол баярлах нэ гэдэг тийм үзэл байлаа штэ. Гэсэн чи тэр бол зүгээр биохимийн суурь магнил дутагдсан байсан байгаа байхгүй. Тэр нь үнэндээ бол танд магний дутагдсан муу зүйлэл болж байгаа. Түүнээс биш таны амьдралд ямар нэгэн далдын одоо мэдрэхүү байгаад та муу зүйлтэй юм уу сайн зүйлтэй тулах гээд байгаа биш. Сайн хэлдэг зүйлдөө. Тэгээ би нэг яг биохим сурсныгаа дараа л мэдсэн. Одоо надад яг анзаарэгддэг нэг тохиол байдаг байхгүй. Нүд татдгүй юм нэх. Зүүн гарын 3 толгойн булчин яг миний магний дутагдаад ирэнгүүт өөрөө unvoluntary буюу саяны ингээд булчин өөрөө хүчлэн татаад ингээд надад тохио өгöd эхэлдэг байхгүй. Тэгээ би угаасаа ачаал ихтэй ажиллаад ирэхийн цагт надад тэр булчин татаад эхлэн гуцаа. Би угаасаа бодисын солилцооны хувьд баланс алдагдаад за especially бүр онцгой магний байхгүй байгаа юм байна гэдгээ мэдээд авчдаг. Тэгээ сүүлийн үед чинь түрхлэг мөрхлөгээр гараад ирсэн. Энэ бас эмнэл зүүн шинжилгээ ухаан чинь бас супер хөгжөөд нь шүү дээ. Ууч болно, яаж болно гэд. За одоо дараагийнх нь хамгийн хүнд асуулт заяа. Байгалийн аргаар байглаас бид нар магний авах боломжтой гэж би ойлгоод энэ аврагийн нэг цэвэр байгалийн аршаан байна гэж байгаа байхгүй. Энэ дотор магний хамгийн одоо хүнд шингэхтэй хамгийн сайн магний агуулгдсан гэж хэлж байгаа. За тэгэнгუთ бид нар яг байгалийн одоо хөрснөөс гарч ирж байгаа энэ аршаанаар дамжуулаад магниг авах нь үнэхээр тэр эсрүү гүн шингэж яг ашигтай нөгөө нэг орсон шингэнээс магнигийг салгаж аваад би гайгүй болох уу гэдэг дээр та ер нь хэр судалгаатай байна? Энэ хэр үнэн бодиттой байж болохоос мэдээлэл юм байна. За магниг бид нар дутагдах үед хоол хүнсээр авах хэрэгтэй байна. За хальстай өр буудаагаар, ногоо навчт ногоо ургамлаар авах боломжтой байна. За тэгвэл тэрийг бид нар хангалттай хэрэглэж чадахгүй байна. Ажил ачаал стресс ихтэй байна. За тэгвэл яах вэ? Нэмэлтээр хэрэглэнэ. За нэмэлтээр хэрэглэхэд гаднаас бол бид нар магний оксид, магний цитрат, магний глицинат гэд бас ингээд төрөл бүрээр байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр хамгийн уул нь зөв зохистой шимэгдэх механизм нь өөрөө нөгөө ион хэлбэртэйгээр маг нь нэмэх хоёр варианттай ион хэлбэртэй шингэн орчинд шимэгддэг байхгүй. Тэгэхээр яг гоо байгалийн эрдэс туссан нэг давуу тал нь юу вэ гэхээр энэ эрдсүүд маань ион хэлбэртэй байдаг. Шимэгдэхэд бэлэн байна л гэсэн үг байна шүү дээ тий. Тэгвэл нөгөө биологийн нэмэгдлүүд маань өөрөө яадаг вэ гэхээр одоо тэр магний оксид байлаа гэхэд хүний ходоод гидсний замд эхлээд одоо яах нь хүчил төрөвчөөсөө салаад ион хэлбэр шилжих эсвэл одоо тэр давснаасаа салаад ион хэлбэр шилжих нэг юм урдл бэлтгэл шат гэдэг зүйл хэрэгтэй болчиход байгаа. Бэлэн бус бүтээгдэхүүн юм биш. Бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр тэр бэлэн бус бүтээгдэхүүний бэлэн бүтээгдэхүүн болгоо шимж авна гэдэг бол яах нь одоо бас нэлээд ажиллагаа ордог байх нь. Тийм учраас яг хуу байгалийн эрдэс тус бол агуулмж бол нэг тийм өндөр бол биш. Ер нь бол нэг амар тийм өндөр байдаг. Хүний хоногийн хэрэгцээ бол нэг 400 мг.
Гэхдээ одоо физиологийнхаа онцлогоос хамаараад эмэгтэй хүн байна уу, настай хүн байна уу, эрэгтэй хүн байна уу, за хэр стресс бухимдамжтай хүн байна гэдгээс хамаараад нэг 400 хүртэл миллиграм байдаг байхгүй. За тэгтэл гаднаас орлуулдаг юм бол 400-тай, 800-тай гэдэг ингээд янз янз байдаг байхгүй. Хүн бодох нь бол нэгэнд надад дутагдлын шинж байна. Би үнэхээр толгой тарих амархгүй байгаа, нойр муу байгаа. Хамгийн одоо өндөр тунтайг нь аваад уучихлаар болчих юм шиг бодод байдаг. Манайхан нийтлэг тийм боддог. Тийм шүү дээ. Би ч гэсэн тэгж шууд. Тэгтэл яадаг вэ гэхэлэр энэ усан дуусаад байгаа аминд юм энэ одоо магнит нэрмэг бол бид нар хоног тутам тогтмол бага хэмжээтэйгээр л байнга хэрглэж ижил эрдэс дутагдлаа нөхдөг гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Энэ бол хадгаламж биш юм байхгүй. Хадгаламж бид нар бол ингээд нэг мөнгө байлаа гэхэд хадгалчаад ингээд дуртай үед шаардлагатай үед хэрэглэнэ гэдэг. Үгүй энэ өдрийн өдөр болгоно хэрэглэдэг кэш л байхгүй. Бид нар авлаа зарлаа ийм байдаг гэдгийг л анхаарах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бид нар зайлшгүй тэр нэг маш өндөрөөр нь хамгийн сайнаар нь гэхээсээ илүүтэйгээр тогтмол болж өгөл хүнсээрээ нөхөх хэрэгтэй. За үнэхээр хүнсээрээ нөхөж чадахгүй за их хэмжээний тасгал сургалтын дараа хөлсөөрөө их алдсан байгаа тохиолдолд бид нэр за усан хэлбэрээр ион хэлбэртэйгээр уухвал нөхөх чадвар өтөд чинь өндөр байна гэж ойлгож байна. Юун дээр одоо нэмэлтээр креатин уудаг тамирчид гэж байдаг байхгүй юу? Тэ креатин моноhydrate. Тэ тэгэнгუთ юмсын хоорондын одоо үл зохицол тэ жишээлх юм бол би креатиныг авраг рашн дотор хийж хагаад найруулад ууя гэж бодъё. Тэгхийн бол тэнд үл зохицол гэж үүсэх боломж бий юу? Магадгүй энэ хоёрын бие рүү орох хугацаа нь зөрүүтэй байж ич хүний биед илүү одоо хурдан нөхөгдөн ч гэдэг юм уу тийм зүйл байх уу? Байна. Энэ ганцхан одоо уураг та креатин бол уургаар те булчингийн уургийн нэмэлтээр ууж байна гэсэн. Тэгтэл тэр үеийг эрцүүд хоорондоо хүртэл яг ингээд нөгөө нэг хаалгаар ордог байхгүй. Гидсэн чимэг тэгтээ нэг. Тэгэхээр одоо цайр тогтмол хэрэглэхлээр маг нь кальц хоёр нь шимэгдэхгүй байдаг ч юм уу. Гэх мэт юм бас хам зохицол, үл зохицол гэсэн ойлголтууд бас байдаг. Тэгэхээр бид нар яг юг нөхөж гинэ гэдгээсээ хамааруулаад тухайн хүндээ шинжилгээнд үндэслээд зөвлөмжийг өгдөг гэсэн. Пүү тэгтээ одоо саяны комбонуудыг бүгднийг мэдэж авах одоо шаардлага үүсчлээ л дээ. Яг үнэ. Тэгээ одоо ангахын оюутнууд үзэж байгаа бол доор комент хэсгээр гэлс гэрийн даалгавраа хийгээд үл зохицол, хам зохицлуудыг гэлс бичээд үлдээчээрээ үдсэн энгийн иргэд нь очиж олж авч уншия гэд. Яг уу магадгүй би хэрвээ оюутан байсан болвол нэг ийм подкастууд явдаг байгаад тэгээ би хичээлээ үзэж байхдаа ойлгож надад л амар хэрэг болох байсан баг гэж би зүгээр тохоо хувьдаа бодоод байгаа. Аут дээр одоо зүгээр сошиал медиа дээр маш олон ийм агуулгууд гардаг болсон баг л та. Гэхдээ би нэг хүнээс үг сонсохдоо хизээч цааргалдаг учраас таны хэлж байгааг сонсоод тэнд нэг хүн хэлснийг сонсоод ингээд харьцуулан жишээ дундаас нь ойлголт олж авах те. Тэгээ цааталт нь байгаа паттерныг ойлгох нь айгу чухал гэж би хувьдаа боддог. Тэгээд саяны одоо би танаас асуусан зүйлс дээр яг бодисын солилцоо талаасаа хүмүүст яг энгийн амьдрал дээр та бол нэг иймэрхүү дүрмүүдийг мэдчихэд асуудалгүй те. Бусдаар бол хүндрэх юм бол эмчтэр орч. Гэхдээ энгийн амьдралдаа та нэг ийм зарчим баримтлаад явбал зүйтэй гэдгийг та биохимч хүний үүднээс зөвлөвөл та юу гэж хэлв? За сая 11 сарын 20-оос 12 сарын 8 хүртэл нэгэн шинжилгээ судалгаан дээр ажиллаа. Энэ маань юу вэ гэхлээр нөгөө 7 настай хүүхдүүдийн цуснд эрдэсийг тодорхойлж, эрдэс тодорхойлж үзлээ. За ингээд нэг 420 орчим хүүхдийн шинжилгээний үр дүн уншаад тайлбарлаж авах явцад юу вэ гэхлээр нэг сони үзүүлэлт ажиглагдлаа. Юу вэ гэхлээр одоо хүмүүс аягүй ус цэвэршүүлэгч аягүй сайн гээд тавиад хэрэглээд байдаг. Тэгсэн чи тэр ус цэвэршүүлэгч тавиад байгаа айлынх нь хүүхдүүд эрдсийн дутагдлалд илүү орж ивэл яах вэ? За зөөврийн устай гэр хорооллын хүүхдүүдийн усны эрдсийн дутагдал бага байх жишээ нь. За тэгтэл зарим эцэг эхчүүд цайрч ихтэйхэн сайн за тархлагын дамжаад вирусын халдвар төрүүлэхгүй байхын тулд гэл ингээл цайрын юм сахвал сургуулгаал тий.
Тэгэл тэрийг ингээ хоног тутамд ингээ л уулгаал нэмээд. Тэгтэл тэр цайраас ахуйцар усж байгаа хүүхдэд, ууж байгаа хүүхдэд бусад кальц, манган зэрэг дутагдчих. Гэх мэтийн ийм одоо нөгөө зүйлүүд ажиглагдаад байгаа хгүй. Тэгэхээр бид нар юу хэрэглэх ёстой вэ гэхээр үнэхээр яг тийм шинж тэмдэг байгаа юм уу? Ийцэнд энэ нотлогдсон юм уу? Нотлогдсон бол яг хамтаар нь бие биений синергист үйлдэлтэй олон найрлагатайгаар нь зөв зохистойгоор нөхөх боломжтой юу гэдгийг одоо яг мэрэгжлийн хүнээрээ очиад үзүүлээд тэгээ тэр маань үр дүнтэй байгаа юу гэдгийг хянаад явал яадаг юм бэ гэдэг одоо юм зөвлөмжөглөө өмөр санагддаг юм би зүгээр хувь хүнийхээ хувьд шүү. Тэгэхгүй манайх ч нэг ингэ сайн гэхлээр айгүй туйшрал ерөөсө тэр хамгийн сайн нь хэрэглүүлэндээ гисэн энэ үзэл бодол мөн чанарынхаа хөөгд яваад тахлаар бас арталт нь бусад зүйлүүд маань одоо би ч гэсэн одоо тэр карантаар маш их одоо хэмжээний хлор ирж байгаа тэр мөр нь муу байна гэд шүүлтүр хүртэл тавил хэрэгжилж байгаа. Тэгтээ тэр маань бидэрт өөр замаар авахгүй тэрнээс авч яваад яах юм. Гэх мэтийг бас бодолцох хэрэгтэй юм шиг байна. Би бол багада карантины ус ууж л хүн болсон шүү дээ. Тэ би бинийг одоо ингээл жахаа гэрээсээ ус гаргаад өгөөч гэлдэг юм уу жахаа хаалган дээр явчихж байгаа л ийм юун дотор те одоо жижигхэн бетан дотор карантин усыг л өгдөг тэл тэрийг уугаал тоглол явждаг гэсэн. Тэгээ тухайн үеийн турба одоо хүртэл ижлэхэн байж л байгаа л гэж би бол мэдчихэж байгаа. Манай улс хизээ турбагаа солисон юм уу? Устан дээр нэг тийм юм ажиглагдчихээн. За бас нэг зүйл нь болохоор дээр үед бид нар борцай уудаг те. Цай. Тий, харцаа юу? Харцаа уудаг те. Тэд нар маань бас тодорхой хэмжээний бас эрдэстэй. За тэгээ бас одоо фенол нэгдэл юу гэдэг урамлын 2 дэх метаболитуудыг бас авдаг байсан юм болов. За дээр нэмээд бас нөгөө цагаан эдэний бас сайхан цагаан эдээ хэрэгэлдэг заншил маань өөрөө бид нар нөгөө амтнаар дамжуулаад хөрсөнд байгаа эрдэсүүдийг маш сайн идүүлээд тэрийгээ бид нар одоо уусмал хэлбэрээр нь бас сүү цагаан эдэгээрээ дамжуулаад авдаг байсан юм шиг санагддаг. Тэгтэл өнөөдөр тэр хэрэглэх хэрэг байгаа лээ. Өнөөдрийн дугаартаа хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хамтран ажилласан авраг аршааны тухай мэдээллийг дуулгая. Байгаль дээрх онцгой найрлагатай энэхүү аршаан нь та бидний доторх эрхтэн тогтолцоонд маш сайн үр нөлөөтэй гэж байна. Нойр булчирхаа, илэг цүс, за тэгээ хоол боловсруулалтанд оролцдог гэдгээрээ давуу талтай. Хүнд хоол иддэг та бидний хувьд хоолны дараа хоол шингээх зорилгоор хэрэглэх юм бол сайн. Мэдээж өөрийн биеийн онцлог тохируулан хэрэглэхийг зөвлөх зүйтэй. Мөн сархаж зоогсны дараа нэг биеийг үрхдэг штэ. Тэр шаардлагатыг тайлахад маш сайн гэж нутгийн ард түмэн ам дамжин ярьдаг гинэ. Авраг аршаан савлагдсан баг. Дусал бүртэл аршил. Авраг. Ер нь саяны хийсэн судалгаач бол их сонирхолтой юм байна. Гэхдээ одоо үр дүн нь бол хүлээлтээс шал өөр тий. Тэгээ гол нь бид хэд чинь шүүлтүртэй ус шүүлтүр тавиад фильтр тавиад усаа илүү чанаржуулж ууж ийн гэдэг сэтгүүтэй байхад манай хүүхдүүдэд ийм нөлөө үзүүлж ийн гэдэг нь бүр одоо цочирдум зүйл үү штэ. Тэгээд энэ бол бас цаашдаа та яг өөрийнхөө эрүүл мэндэд хэрэгтэй гэж үзээд мөнгө зарцуулаад авсан зүйл чи эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлээд байна гэдэг бол энэ хамгийн амар том луур болж байгаа байхгүй. Ер нь бол юун дээрээс насны бүлгээс нь авч үзээ. За хүүхдүүд бол бидний хараа хяналтанд байгаа учраас бид нэр тэр хүмүүсийн юу идэж байгааг шийднэ. Ойлгочлоо. Гэхдээ тэнд бол бас сайнгүй үр дагавар гинтийн одоо түүрийн аргаар үзсэн ба шүү дээ. Тэгэхээр ийм гинт шалгахад юм байна. Мэдээж үргэлжлүүлэл авшруулаад судлах бах. Нөгөө талдаа ахмадууд маань бол бас тодорхой өөрсдийнхөө амьдралд тодорхой дүрмийг бүтээгээд тэргээрээ айгүй он данжил явж байгаа хүмүүс байгаа штэ. Тий. Өөрчлөлтийг төдийлэн тийм хурдан хийдэггүй байх зүгээр миний төсөөллөөр. Таны ажиглалтаар та бол бас ахмадуудтай ажиллаж үзсэн экспириенстэй юм чинь хувьд ер нь манай хүмүүсийн дунд байгаа нийтлэг зайлшгүй өөрчлөх ёстой одоо амьдралын хэм маяг гэвэл одоо юу вэ? За ахмад настай хүмүүсийн хувьд ярихад бол яг олон юм хэрэглээтэй байх хандлагатай байгаад байдаг. За. Тэрийг нэрээ тэрийг бас сонссон юм нэг шүү.
жоохон өөрчлөөд тий. За одоо жишээлбэл одоо холестеринаа бууруулах хэмээн хэрэглээний оронд одоо эссенциал одоо омега 3-аар ч гэдэг юм уу нөхөх байд юм уу эсвэл одоо хөдөлгөөнөө нэмэгдүүлэх гэх мэтийн эрүүл амьдралын хэм маяг руу одоо чиглүүл бас хэрэгтэй байгаад байна. За тэгтэл одоо нөгөө яс булчингийн тогтолцооны өвчин нэмгийг өндөртэй байгаад байдаг. Тэрэндээ зориулаад бид нар одоо тодорхой хэмжээний нэмэгдлүүд угаад байдаг. Тэрний маань одоо бас одоо үйлчлэл нь хэр байдгийг тэгвэл тэрнийхээ оронд бид нар бас хоол хүнсээрээ те кальциар баялаг одоо булууныхаа шүл гэдэг юм уу эсвэл одоо ногоо байд юм уу эсвэл кальциар баяжуулсан сүү цагаан эдээ байд юм уу эсвэл зүгээр дан одоо аар зааруул гэх мэтийг бүр бутлаад жижиглээд тий өөртөө хэрэглэхэд эвтэйх маягаар ингээд хэрэглээд ингээд нөгөө хоолоороо бас тодорхой хэмжээгээр нөхөхгүйд оролдох хэрэгтэй юм шиг надад санагддаг. Тэгэхгүй тэгэл яг нэг юм хими аргаар, нийлэг аргаар гаргаж авсан одоо тэр зүйлүүдийг бол ингээд дахиад үтээд тэгээд тэрийг ингээд тогтмол хэрэглээд нөгөөх нь үр дүнтэй хэсэг нь бас төдийлөн байхгүй тийм бас үр дүн гараад идэг байхгүй. Ер нь нөгөө нэг одоо бараа бүтээгдэхүүн гарахтаа нэг дуус хугацаатай байдаг шүү дээ. Энэ бол тэдэн жил хэрэглэнэ. Тэр нь одоо баталгаажаад энэ бол тэддэх заасан жилээсээ хойш явах юм бол чанар хангахгүй гэдэг шиг. Манай ахмадуудын ер нь бол дотор эргэтэн энэ мэдээж нөгөө микробиомынх нь хим хэмжээ эдэр ингээд бас нас явахын хэрээр тэнд ингээд тогтмол доошоос буусан суур үзүүлэлтүүд гэж байдаг л баг л та тий. Тэгэд тэрийг буцаагаад сэргээх тэр боломжууд нь зөв хооллолт саяны дасгал хөдөлгөөн гэдэг зэргээр байдаг гэдэгт та бол одоо итгэдэг бах тийм үү? Эсрэгээрээ энэ нэг үүдлийн шинжилгээ ухаан дээр бий болоод байгаа энэ ололтуудаар харах юм бол энэ хөгшрөн хүмүүсийг буцаагаад нөгөө насжилтыг уруу явуулах тийм боломжууд дээр та өөрөө биохимч хүний үүднээс юу гэж хардیں۔ Хэр одоо боломж байна? Мэдхгүй зөөр ойр тойронд чинь хэрглэж үзээд ашигтай сайн байгаа хүмүүс гэж байгаа бол. Ер нь бол яг анх физиологийн салбараас гарсан энэ геронтологийн шинжилгээ ухаан 1902 онд Илья Ильич Мечников гэдэг Оросын физиологч энэ геронтолог хүн бол ер нь бол нэг 120 наслах нөөцтэй биологийн нөөцтэй байна гэж тодорхойлж ирсэн. За тэгээд одоо сүүлийн 15 жилд бол геросайенс гэдэг нэгдсэн. Энэ маань юу вэ гэхээр ахмад настай хүний өвдөж байгаа өвчнүүд Альцгеймер, зүрхний дутагдал, уушгины архаг бөглөрөлтөд өвчин, чихрийн шийдсэн гэх мэт нь өөрөө эс хөгшрлөөс үүсдэг юм байна гэдгийг тодорхойлоод гаргацсан байгаа. Нэггээр хэлбэл эсээ хөгшрүүлэхгүйгээр одоо ингээд яах нь удирдаад явчих юм бол энэ маань олон өвчнөөс сэргийлэх арга боломж байх боломжтой гэдгийг нотлоод одоо яста таны хэлдгээр сая үүдэл эсийн шинжлэх ухаанууд бол тодорхой хэмжээнд бол хөгжиж байгаа. Би өөрөө геронтологч хүний хувьд гериатр буюу насны эмчийн хувьд ч гэсэн энийг бол зөв зүйтэй хөгжих ёстой гэж үздэг. Тэгээд хүний амьдралын хэм маяг өөр байдаг. Ажил ачаал, стресс, бухимдал өөр байдаг учраас ахмадуудыгаа би бол юу гэж хэлхийг хүсдэг вэ гэдэг. Та 65-аас дээш настай бол өөрөө биологийн хөгшрөл чинь насандаа явж гин үү? Наснаасаа төрүүлж явж гин үү? Аль чадвар маань таныг насны доройтолд хүрэх магадaltaй вэ гэдгийг насны эмчтэй очиод үнэлгээ хийлгээд үзэх нь зөвөө гэж хэлдэг. Ер нь бол тарих байд юм уу? Тарих танин мэдхүү үйл ажиллагаа. Нэг доройтолд хүргэж болно. Эсвэл яс булчингийн үйл ажиллагаа одоо яах нь хөдөлгөөний үйл ажиллагааны доройтолд хүргэж болно. Эсвэл сэтгэл готрал нийгэмшигэн доройтолд хүргэж болно. За эсвэл хараа бол яах нь сохрол улмаар бас насны доройтолд хүргэнэ. Сонсгол алдагдаад насны доройтолд хүргэнэ гэдэг. Тэгэхээр аль нь надад эрсдэлтэй вэ гэдгийг эмчид үзүүлээд стандарт сорилууд бөглөөд тэгээд хэрв энэ нь одоо яг явах хэвээр хурдаасаа илүү хурдтай явж байгаа бол би энэ ямар нэгэн одоо арга хэмжээ авах хэрэгтэй байна. За одоо юу гэдгийг миний үе үнэхээр илэгдэт байгаа бол энийг би солиулъя. Үнэхээр миний нүдний шар толб
сүнрөөд байгаа бол тэрлүүн тариа хийгээд би ингээ хараагаа хадгалж үлдсэх нь гол зорилго юм байна. Эсвэл миний чихний сонсгол модод байгаа бол за одоо яа тий хиймэл аппаратыг зүүж сураад ингээд би аппараттайгаа нийгэм дундаа ороо явж хахын зөв зүйтэй юм гих мэтэр яах нь. Өөрийгөө хөгшөрлөөс сэргийсэн арга хэмжээнүүдийг бол авахт нь зөв зүйтэй. Тэгэхгүй манайх болохоор нөгөө нэг эмчнэр гэхлээр за очиод зүрхээ үзүүлчихэж байгаа. За одоо юу гэдгийг чи доторт үзүүлчихэж байгаа. Яг ахмадын эмчийн хаалган дээр болох юм байхгүй. Яагаад гэвэл энд одоо хэн байх юм мэддэг байхгүй. А тэгвэл би өнөөдөр 42 настай хүн. Би яг одоо яг миний дааврын төвшин зөв явж байгаа мó? Миний биологийн нас муу юм уу? Би дагуулгадах өөх булчингийн харьцаа яг болж байгаа мó? Тэ миний цус өтгөрөл байгаа мó? Гэх мэтээ ингэ шинжлүүлээд эндээ би одоо яах нь. За миний цусны өтгөрөл их байгаа юм байна. Миний даавар алдагдаж эхэлж байгаа юм гэвэл тэгвэл би одоо цэвэршилтээс сэргийлэх ямын арга хэмжээ авах хэрэгтэй байна. Йогоор хичээлээ, магна нэмжүй, ургамлын гаралтай фитэ эстрогеникүүд хэрэглэх ёстой байна. Гэх мэтийн юм нөгөө хувь хүнд чиглэсэн эрүүлжүүлэх зан үлийн зөвлөгөө хөгжөөсөө гэж би яах вэ? Бас өөрөө эмчигийн хувьдч тэр багшийн хувьдч тэр хүсэж авдаг. Тий. Манайх бол яг сая сүүлийн 4-5 жил урдсан сэргийлэх эртэлрүүлэг гэдээ бас ер нь зөв ажлыг бол эхлүүлсэн гэж боддог. Энэ маань хүн өөрөө ямар эрсдэлтэй байгаагаа мэдэж авна гэсэн. Тэгвэл мэдээд авсан юм бол одоо тэгвэл надад одоо тийм бамбан дээр асуудал байна гэвэл би яг тэр бамбагаа яах хэвтэй эмчтэн хянуулаад дааврын тогтмол шинжилүүлээд за бамбанд хэрэгцээтэй йод селенийг нуугаад за тэгээ бамбан дааврын тэнцвэрчихгүй бол яг имээр удирдаад тэгээ тэнцвэрчэд ирэх үеэс толлоорэ яг тэр йод агуулсан тэр далайн хүнсүүдээр ч юм уу тодорхой хэмжээнд хооллох гэж үзээд гих мэтэр л явж явах нь өөрийнх нь эрүүл мэндэд чинь тухайн хүний өөрийнх нь л капитал баялаг биш үү. Тийм учраас тэрийг хизээ хойно настаа хойно босон хойно биш залуу ясээ эхлээд ариглаад гамнаа явах хэрэгтэй гэсэн. Та сая хэлснийг эмчийн нэр үсэн да. Насны тодорхойлтыг хийдэг 65-аас хоошоо. Гериатр буюу насны эмч гэж байна. Насны эмч. Тий. Настан судлаач гэсэн. Одоо эмнэлэг болгон дээр байдаг гэсэн юм уу? Ерөнхийдөө бол дүүрэг болоод аймгийн нэгдсэн эмнэлгүүд дээр байдаг гэсэн үг. Цаашид одоо хүн амын 10 хүн тутмын нэг нь настай хүн магадгүй одоо 2050 он 5 хүн тутмын нэг нь настай хүн болох гэдэг шүү дээ. Тэгвэл тэр үед бол яг хөглөр бүр өөрөө анхан шат болгон дээр бий болох дид нэгж байхгүй юу. Тэгэхээр хүн би яг насандаа явж чадж гинүү гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бид нар ч одоо явж байгаа л нэг л эрстэл харин тэгэл зүрхгүй идэггүй байжснаа л гин чигдээс олчлооч гэдэг юм уу. Ийм байж ирнэ бол болохгүй. Ягаад гэвэл одоо бол эрүүл мэнд бол хүний өөрийнх нь хариуцлага болоод байгаа гэсэн. Тэгээ бас харьцангуй эрт мэдх юм бол ангаах олон аргуудтай болчихлоо шүү дээ. Тэр нь бас гайхалтай. Бас эн чинь нэг юм хүн чинь нэг за бүр үнэхээр арга мухурцснаа мэдгэлэр сэтгэлээр унаад төрүүлээд хүчдэг шүү дээ, тий. Ер нь бол нэг юм найдлага төрчлөөр тэр найдлага нь хүнийг он удаан жил амьдруулсан байх ч тохиолдлууд байдаг, тий. Тэгээ нэг пласибо юу шүү дээ, хүн ингээд эндээ итгэжингууд тэр нөлөө нь ингээд бий болчдөг. Энэ нэг тийм сонин бас юу вэ, тий. Энэ бол аналогийн нэгэ төгсөн чинь ясэм дээр тэр дотор зүгээр витамины хүчлөөсөн бол өвчин намд ачих юм тий. Тэг гих мэтчлийн юм нөлөө хүний сэтгхүүд болоод идэг. Гэтэл энд ямар байхыг тэр доор хідэн жижиг микробиомууд шийдэд идэг тий. Тэг энэ тогтолцоо айгу сонирхолтой тий. Би танаас нэг лавлах гэж байгаа зүйл нь гендертэй холбоотойгоор. Эс хүртэл судалж байгаа хүний хувьд эрэгтэй эмэгтэй хоёр хүний эс ер нь хэр ялгаатай байгаа. За энэ үүдлэсийн шинжилгээ ухааныг судлаад үзсэн чинь ихснээс гаргаж авч байгаа энэ үүдлэсийн ашигтай одоо факторууд нь тухайн одоо ихсийг тээж явж байгаа эмэгтэй хүн нь эмэгтэй хүүхэд төрүүлж байгаа эмэгтэй ихсээс авах юм бол бүр тэр тухайн үүдлэсний үйлчлэгээ нь 99-тэйг харьцуулах юм бол илүү өндөр байна гэдэг юм л да. Тэгээд би буруу санаагүй бол эмэгтэй хүнд байгаа дархлааны систем нь эр хүнийгээ бодох юм бол 9 дахин илүү хүчин чадалтай гэдэг тийм тооцоолго байхгүй. Тэг ингээд байгаль дээр угаасаа та нар зовлон даах чадaltaй биетэйгээр бүтээгдсэн. Тэг тийм учраас та нар төрж чаддаг. Ингээд гих мэтчлийн гайхалтай уур чадварууд байгаа байхгүй тий. Эрэгтэй талдаа болохоор яг юм одоо од шигтэй ингээд харвал өнгөрдөг нэг юм богино хугацаанд юм амар хүчтэй
төртгөл юм спеси байгаа байхгүй тий. Тэгээ үзэхлээр яг энэ эсийнхэн төвшөнд хэр их юм ялгаатай зүйл одоо биохимийн урвалын тухайд одоо янз бүрийн хоёлын өнөөдрийн ярьсны энгийн зүйлс дээр харахад 90 эмх эснүүд дээр үүдэл эсний шинжилгээ ухааныг судалдаг хүмүүс ярьж байгаа хэр бодтой танд ажиглагдаж байна. Тэгэхээр яг миний би бол нөгөө илүү их бодис солилцоо талаа их уншиж судалдаг. Багш хүний хувьд бол яг өөдлөстэл тодорхой хэмжээний тийм ялгаанууд байхыг бол үгүйсэх. Бодис солилцоо талаасаа бол яадаг вэ гэдэг тэгэхээр өөх тосны солилцоо маань эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрт өөр явагддаг. За нэгдүгээр, хоёрдугаар эм билгийн даавар өөрөө зүрх судасны эрсдлээс хамгаалах хүчин одоо хамгаалах юм одоо нөлөөтэй байдаг. Давуу талтай байдаг. Эстроген даавар. Тийм учраас одоо эмэгтэй хүн бол яг вэ гэхээр одоо зүрх судасны шигдээс гэдэг. Нэх их айхтрын шигдээс гэдэг байхгүй. Цэвэршилтийн дараах насанд бол тодорхой хэмжээний одоо тийм өрнөж эхэлдэг гэсэн юм судалгаанууд байдаг. За зөвхөн тамхи татах юм бол гэж хэлээ шүү эмэгтэй хүн зүрхний шигдээс. Тий. Түүнээс тэгээд яг нөгөө өөх тосны хувьд бол яадаг вэ гэхээр бидний хоол хүнсээр орж ирж байгаа одоо өөх тос маань одоо бид шимэгдээд тэгээд ийм том өнгөн тусал хэлбэртэйгээр лимфийн судсаар зөөвөрлөгдөж явж хагаад тэгээд одоо энэ эдэд очиод ингээд задраад хуримтлагдаад одоо нэг хэрэгцээтэй үед гарах энерги хэлбэрээр хадгалагддаг. Тэгтэл эрэгтэй хүний одоо эдийн липазагийн хувьд судлаад үзэхэд дотор эрэгтэн хэвлийн төв хэсгэрх өөхний эдэд илүү тэр липазаны идэвх нь өндөр байдаг учраас эрэгтэй хүн илүү алим хэлбэрийн таргалалттай байдаг. Энэ нь одоо төв хэсгээрээ өөх ураадаг. Төв хэсгээрээ одоо нэг судас хатуурлын эрсдэл хүчин зүйл өртдөг, зүрхсний эрсдэл хүчин зүйл өртдөг. Ингээд яг энэ нь бол одоо зүрх судасны одоо үйл ажиллагааг нөлөөлж гинэ гэсэн судалгаанууд. Эмэгтэй хүнийх тэгвэл хаана байдаг юм бэ гэхээр арьсанд ороо гуйндаа ч гэдэг юм уу тий. Ийм байдаг нь яг харьцангуй өөхний эдэд хуримтлагдах нөгөө нөөц энерги маань илүү одоо амнаас гол аюулгүй төвшөнд байдаг гэсэн судалгаа бас байдаг. Гэх мэтээрээ яг ингээд эрэгтэй эмэгтэй хүний бодис солилцооны онцлог бол өөр байдаг. Тэр бол тэгэхээр бас яг хүүсээ мэдээж зөвлөгөө өгөх нь шүү дээ эмчнэрийн хувьд тухайд бол тий. Манай оюутнуудын тухайд ч гэсэн шууд биохими ийм бэргэнгуудаа ижил хүүсэн дээрээ хос хүүсэн дээрээ яг ижлэгэн үйлчлэн гэж бодож болохгүй байна шүү дээ. Тий. Тэгээ удамшил гэж бас удмын хүчин зүйл бол одоо үл эргэх хүчин зүйл шүү дээ тий. Тэгэхээр тэр удмын хүчин зүйл нь ямар нөлөөтэй байгаа вэ? Одоо энэ омог одоо энэ төрлийн хүмүүсүүдэд одоо ямар өвчнөр өвчлөх эрсдэлтэй байдаг вэ? Энэ нь одоо юутай холбоотой вэ гэд гих мэтэй зүйлүүдийг бол бас сайн анхаарч ах хэрэгтэй. Бид нэр спортын шинжилгээ ухааны сургуульд яг биохим орохдоо яг хүний биеийг яаж оптималны хамгийн дээд зэгээр нь ашиглах уу тухайд л тэр чиглэлд судалж байгаа юм л да. Ангаахын бол одоо эмнэлт зүүн арга зүй шаардлагатай ангаах шаардлагатай хүмүүс төр хэрхэн энэ одоо бодисын солилцоог ашиглаж сэргийлэх үү гэд тэ. Тэгээ бид нар бол юу үздэг гэсэн бэ гэхээр Krebs-ийн cycle ингээд үзэхдээ ер нь бол ATP хаана үйлдвэрлэгдээд байна. Аденин трифосфат гэж зүйлтэй. За энэ бол бидний энэ булчинг шаардлагатай үед ажилуулахад энерги их үүсвэр болж байгаа энэ элемент юм аа гэдгийг бид нар тайлбарлаад өгч байгаа. Тэгэнгუთ хүний бие бол хамгийн ухаалаг компьютераар бүтээгдсэн ийм сайхан эд зүйл байгаа шүү дээ. Ашиглаж чадах юм бол тэ. Тэгэхээр энэ нөгөө бид нар хэдий хэр хугацаанд тэ орчин нөхцөл гэдэг нэг зүйл шүү дээ. Температур тэгээд хэдий хэр хугацаанд ямар орчинд ямар үйлдэл хийхээс хамаарат би тэрэнд хариу үйлдэл үзүүлж байгаа юм л да. Тэгэнгუთ яаж хүнийг бага зардлаар илүү удаан хүчтэй байлгах вэ гэдгийг л одоо судалж байгаа шинжилгээ ухаан бол спортын шинжилгээ ухаан байгаа байхгүй. Тэгээ энэ нь бол анх үүсгэхдээ цэрэг армийн үед дайн байлдааны үед хүнийг яаж чадахжуулвал нөгөө улсын хүнтэй тулдуулахад илүү дээр байгаад ялах уу гэдэг тооцоол. Тэгээ энэ нь явсаар байгаад яг инх 50 орчин бий болоод ирэхлээр цэрэг зэвсэг биш спорт руу орсон. Гэхдээ яг одоо өнөөдрийн байдлаар бол ижлэхэн спорт арим хоёр ижлэхэн хүнээс судлаад яаж супер хүн бодлох уу гэдэг дээр л байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бага зардлаар удаан хугацаанд эрчимтэй хүчтэй байх уу гэдэг дээр яг
илэгнээс одоо тарих бол сигналаа өгөөд энэ булчин нэлээд удаан ажиллах юм шиг байна. Эсвэл богино хугацаанд ажиллах юм байна гэдэг мэдрэхүүгээрээ дамжуулаад шийдвэр гаргахлаар илэгнээс тухайн булчин руу ATP-гээ илгээж л байгаа юм л та тий. Тэгэд тэр ATP бол таны нөгөө булчингчин агших сунах хөдөлгөөнийг зөвшөөрөөд байгаа тэр хими элемент нэг байхгүй тий. Тэгээ булчин том байх уу, жижиг байх уу гэдэг бол тусдаа өөр асуудал. Гэхдээ тухайн булчны ажиллагаа хэр байх уу гэдгийг бол таны хийж байгаа үйлдэлүүд дээр тархины гаргаж байгаа шийдвэр тэрийг дагаж хөдөлж байгаа элэг болон бусад бодисын солилцооны хамттайгаар тэр ATP гэдэг зүйлийг л төрүүлээд өгч байгаа. Гэхдээ энд нэг юм байгаа. Хэрвээ таны ажиллаж байгаа одоо өндөр ачаал авж байгаа тэр хугацаа чинь 15 секундээс доошогоо үргэлжлэж явах юм бол тэ 15 секунд хүртэл хугацаанд үргэлжлэж явах юм бол креатин фосфат гэдэг энэ зүйлээр тэ цуснд ил байж идэг энэ нэгдлэр хүн тэр хүчийг гаргаж чадчихжээ л да тэ. Гинт нэг хашаад аваа орсон чинь урдаг нохоо охлоор зүхтаад буцаагаад хашаагаад авах энэ хугацаанд хүн цусны дотроос юу хэрэглэх үү гэхээр креатин фосфат гэдэг зүйлийг хэрэглэж байгаа байхгүй. Тэр нөгөө юунуудаа биш те илэг мэлиг дамжуулаад меликагэ нэг сүүл рүүгээ. Тэгэхээр нөгөө хүний бие өөрөө энэ хугацаанд бол энийг тэр хугацаанд бол тэрийг гэдэг нөгөө макро микро элементүүдээ ингээд зохицуулсан. Тэгээ ингээд айгүй ухаалгаар байгаа байхгүй. Тэгээд хүн нөөцөлж байгаа бол хүн таргалаад байна гэж байгаа бол таны бие шийдвэр гаргаад энэ хүн бол удаан хугацаанд хоолгүй явж магадгүй итгээд байгаа учраас нөөцлөе гэдэг шийдвэр гаргангуудаа өөхөн бүрхүүлүүдийг үүсгэсэн байгаа байхгүй. Тэгэхээр та бие үндсэндээ хуурцсан байна гэсэн үг байхгүй. Тэр хүн хуурна буюу та хүнсний дутагдалд ороогүй. Гэсэн ирнэ яагаад өөхлөд байна гэж байгаа бол таны бие механизмаа шийдэхдээ би угаасаа удаан хугацаанд хоолгүй байж магадгүй орчинд байгаа учраас би нөөцлөе гэдэг шийдвэр гаргацсан байдаг. Гэтэл та зүгээр л та өөрийнхөө биеийг хуурцсан л эзэн нь байгаа байхгүй. Түүнээс хүн нөөцлөх шаардлага үүсэхгүй. Ягаад тэгэхээр та аж байдал чинь өөрөө хөдөлдөг, зарцуулдаг байх юм бол тэ. Тэгээ энэ бол миний нөгөө биохимиэр дамжуулж, биохимийн шинжилгээ ухаанаар дамжуулж олж авсан одоо мэдлэг байхгүй. Спортын сургууль заадаг гэсэн зүйл. Тэгээ ангаахт бол энэс өөр заадаг байх л та. Илүү бүр дийлгэрэнгүү эсмэс хүртэл рүүгээ л явах байх. Бид нэр бол эсмэс хүртэл рүүгээ явсан. Гэхдээ би авахаа аваад бусдыг нь бол болий гэж шийдсэн. Ягаад гэвэл үнэхээр их юм бэлээ. Тийм. Ер нь ангаагч дээр спортын ангаагч дээр яг биохимийн үндсэн юм нь бол бас байна. Тэр бас тэгэл оюутнуудтай ингээд булчин элэг маань гликоген хэлбэрээр энергийг нөөцлөөд ийм цагт ингээд зарцуулна. 16 цагаас дээш үсэх юм бол бид нар өөх хийдэ задлж ингэж энерги гаргаж авна гэдэг ингээд заадаг л та. Тийм. Ер нь бол айгүй төстэй хэлээ явах бах тий. Төстэй явахдаг тий. Тийм. Би өнөөдөр ямар ч лсэн айгүй олон гой одоо хариултуудыг авлаа. Ярилцъя гэж бодож ирсэн сэдвүүдээр ярилцлаа. Тэгээд бас яг хүмүүст төдийлөн одоо яг шууд амьдралтай хэрэг болох үс мэдээллүүдийг өгсөн гэвэл би мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө биохим гэдэг чинь өдөр болгон болж байгаа зүйл те. Тогтмол та хэрглэж болох зүйл одоо саяны өнөөдрийн зөвлөгөөнүүд. Гэхдээ үндсэн агуулгаараа бол яг та шийдвэрээ гаргаж байгаа хүн байгаа хгүй юу? Ер нь бол ямар байх уу гэдгийг те эрүүл мэндэ яаж авчих уу гэдгийг хүн өөрөө шийдэж байгаа те. Гэхдээ таны судалсан дипломын ажил микробиомын тухай дипломын ажил чинь бол бас энэ дээр айгу маргаан үүсгдэг юм байна. Эхлээд ходоод шийдчихэд дараа нь хүн эндээс ирсэн мэдээлэлээр тэрийг дагуулж шийдвэр гаргаад байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр анхдагч чинь энд юм уу гэдэг чинь айгу маргаантай сэдв байлаа шүү дээ. Одоо ер нь бол ингээ хоёр дахь тарих гэвэл гиз юм аа гэдэг ерөөсөө маш олон эрдэмтэд бичээд идэвхтэй судлаад тий одоо том хүний насжилтыг уртсах хүчин зүйлүүд хүртэл одоо гизнээс гарч ирэх боломжтой гэдэг эрдэмтэд судлаалах. Тэгээд одоо ингээд энэ нийтийн чинь та хэдийн те ангаахын шинжилгээ ухааны хүмүүстэй ярилцаад судалгаа одоо байгаа нөхцөл байдлын сонсголоор бүр илүү сонирхолтой болоод байгаа нь одоо жишээлх юм бол нөгөө хүүхдийн хүүсийг шийдэхэд те эрэгтэй тал нь шийдэд байна гэсэн чинь үгүй өндгийн эс өөрөө селекц хийхдээ эрийг нь сонгох уу эмийг нь сонгох уу гэдгээ шийдэж байгаа гэд. Тэг яг шийдвэр хаанасаа гарч байгаа юм бэ? Эрэгтэй нь гаргасан юм уу? Эмэгтэй нь гаргасан юм уу? Одоо ингээ маргаантай гой сэдв байгаа байхгүй. Нөгөө талдаа яг саяных те
Тарих шийдэж гин гэж бодоод байгаа боловч тарихны шийдвэр гаргалтыг бий болгосон энэ ходоодны ахуй тэр микробиомуудын тоо эрүүл хэмжээнд байна уугүй тэр өөрөө зүйл чинь төрүүлж шийдвэрээ гаргачаа тархийг тэр хэмжээнд шийдвэр гаргуулах орчныг бий болгоцсон байна гэхэлэр ахуй нангадаг ч юм уу хүн нангадаг ч юм уу гэдэг шиг ийм болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр төрүүлээд та зөв шийдвэрээ гаргахтаа хоолой зөв сонгож эхэлснээр дараагийн шийдлүүд чинь зөв байх юм байна гэж нэг ойлгож болно. Тэ? Тэгээ нөгөө талаараа үгүй ер нь бол өөрөө эндээ гүрийгээд байхад те сүүлийн үед энэ сүрэн төсвөрлөх чадвар сайтай байгаад ямар ч очинд өөрөө ингээд асуудлыг даваа гардаг хүн бай гэх юм бол энийг ч гэсэн энэ дээрээс удирдах болно гэх нөгөө талдаа гарч болно. Гэ ингээ харахаар айгүй сонирхолтой сэдв. Тэгээд ажилд нь амжилт хүсмээр байна. Тэгээ энэ сэдвийг бас нэг талд нь гарах үйл хэрэгт гар бие оролцоорой гэж хүсмээр байна. Тэгээ нэг өдөр судалгаа хийцэн танилцуулъя мандуулаа хоёлаа дахиад ярилцъя гэвэл би үргэлж нээлттэй байх болно. За баярлалаа. Ер нь бол маш сонирхолтой сэдв. Анх зөвхөн нөгөө насжилтаар ажиллаж байхдаа ер нь хүн өсөөд айл 36 онд нөгөө хулганыг өсгснэг туршилт өгдөг. Тий. Өсөхт нас нь 2 дахин нэмэгдэжээлээ гэдэг үеэс эхлээл ер нь нэгдүгээрт өсөх гэдэг хоёрдугаар насжилтыг уртсах боломж байд юм байна гэж ингээл цаашаа судлал явуулсан чи насжилтыг тайлбарладаг 12 онлын нэг нь бүр нилээн хүчтэй суурн өөрөө микробиом байж таарад. Тэгээ тэрийг одоо нөгөө эрдмийн ажил болоод судлаад ингээд явсан. Ийм түүхтэй эдийн. Тэгэхээр цаашдч гэсэн бас яг энэ микробиомыг удирдах аргаар энэ насжилттай холбоотой өвчнүүдийг удирдах за тэнгэрлэгийг одоо зөксөөгч гэдэг юм уу ийм боломжууд байт юм шиг байгаа гэж бас уншаа судлал явж байгаа. Ингийн тулд одоо бас яг ийм суурь шинжлэх ухааны сургуульд одоо хүрээлэнгээ бараадаад ийм судалгаа хийх мэх ийм сонирхол бол ер нь байдаг. Би яг он удаан жил одоо энэ сэдвийг хайгаад зохих хүнээ хайгаад явж исэн. Тэр болохоор яг мацаг энэ мацгийг бас яг эсийн төвшөндөө өөрөө бидэрээ хийгээд үзсэн хүмүүс бол байна. Гэтэ судлаад туршилт хийгээд ингээд үзэж байгаа бас тэр хүнийг би хайж яваа. Магадгүй та бүхэн мэддэг бол сэтгэл хэсэгтүүлдээгээрээ тэгээд дараагийн сэдв бол яг таны хэлсэнчлэн хэр урт амьдрыг ивэл их идэх биш тий. Харин тодорхой хугацаанд мацгийг ингэж барих зүйтэйгээд ийм кейсүүдийг бол би сонсоод их гайхаж байгаа. Тэгээ энийг бас судалж үзье гэж бодоод байгаа. Тэгээд танд маш баярлалаа. Ажилд амжилт хүсмээр байна. За баярлалаа. Окей. Өдөрлөө өгчтэй баярлалаа. Тэгээд манайхаа энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Таны амьдралд хэрэг болох үз мэдээлэл очсон гэдэгт итгэлтэй байна. Тэгээ мэдээж мэдээлэлээ битгий дан ганцаар өөртөө үлдээгээрээ бусдтайгаа ярилцаарай, хуваалцаарай. Энэ сэдвийн хүрээнд бие биентэйгээ ярилцаж, мэтгэлцэж онлоо болон практика хоорондоо солилцоороо тэгжиж бид нар хамтдаа хөгжиж шүү. Та бидний амьдрал өөр хоорондоо тусдаа амьдралтай байгаа ч гэсэн бие биетэйгээ салшгүй холбоотой нэг нийгмийн үсэг учраас таны жаргал миний жаргалаас хамааралтай байдаг. Тань жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяр таа. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.